За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд хэсэг хугацаанд завсарласны эцэст подкаст өрөөний маань цоо шинэхэн дугаар та бүхэнд маань хүрж байна. Тэгээд өнөөдрийн маань зочноор Од Fantastic Production жүжигчин. Сайн уу, сайн уу. Хаашаа нарах үлээ. Ойрд юусе камерны урд гараагүй жоох эвгүй шүү. Заагаад энд гинэ мэдж байгаа. Бас ард байгаа энд бас нэг олон жилийн дундаж ярсаг хаашаагаа харахаас мэдээд байгаа. За одоор сонин сайхан юу байна? Ойрд ер нь хөл хориг ер нь яаж давж ийн? За ёстой хөл хориг нэрээ хар төмөртөө нийлж давлаа. Тэглээ. За гэртээ. Дуунал нэг хэдэн төмөр ирзээ баг жижиг мини фитнес нээлээ гэртээ сая. За бид ер нь хэрэгтэй байна гэдэг юмдад цуглууллаа. Энэ юм гэртээ банданта, ирзэнтэй, турниктэй, дугуйта, гантилта, штангта. За юм тал боллоо. Тийм гэртээ. Тэгэл 11 сараас хойш ерөнхийдөө нэг жоохон гэр маягтай. Энэ голдон нэг фитнес нээсэн. Тэгээ одоо буцаа фитнес нээчлээ. Тэгэл ингээл нэг жоохон сүүлийн үед бол нөгөө уран бүтээл хийж чадахгүй болохоор одоохондоо нөгөө судалгаан дээр айгүй их байгаа тийм. Түүнээс илүү яг бас айгүй яг олзуурах байгаа юм их байна. Энэ хөл хоригоор. Яг өөрийгөө бас нэг одоо нөгөө ингээд нэвтрүүлгээр ярих нь цаашаа. Гэхдээ бол айгүй их юм уншлаа. Айгүй их бэлтгэл хийлээ. Айгүй тийм өөрийгөө буцааж амар гоё тийм доолж авах гэх юм цаашаа тий. Буцаад нэг юм нэг гоё одоо би хааны хувьд ч тэр тий нэг арай өөр болж өөртөө айгүй их цаг гаргалаа. Гэр бүлдээ бол. Энэ хөл хоригоор бол. Тэгээ одоо яваасаа дотор гад нөгөө хөгжүүл явцсан юм шүү дээ. Тийм яг хөгжүүлэх гэх юм цаашаа ерөөхдөө бол эхний бол 11 сараас хойш нөгөө яг ингээд хөл хориг гэхэд нөгөө бүгд анхудаа хоригдсон учраас амар сонирн байсан баг. Тэгэл он гарснаас хойш за ер нь бол хөл хорионд ингэж байх хэрэгтэй юм байна тий. Нэг ингэж байвал арай дээр юм шиг байна гэсэн бодол нь одоо явсаар байгаа л одоо ингээд хөл хориг тавигдахад за бас нэг хоосон кино үзэж өнгөрөөгөө тий хоос идэж өнгөрөөгөө бас нэг уншсан юмтай хийсэн бэлтгэлтэй тий гэр бүлдээ гаргасан цагтаа одоо ингээд ажил руу гарахад айгүй өвтийхэн бас байна. Бас юм болгоныг нөгөө буруу талаас хараад байхгүйгээр гоё ингээд зөв талаас нь ингээд харуул хөл хориг бас айгүй хөөрхөн аргалаад өөртөө ашигтайгаар даван гарчих шиг боллоо. За мэдээж санхүүч гэдэг юм уу те яг тийм юмны уран бүтээлийн тал дээр бол маш их алдагдал байгаа. Энийг айгүй олон хүмүүс, айгүй олон бизнесмэнүүд, айгүй олон салбарын хүмүүс энэ хөл хоригоор айгүй олон юм алдсан учраас иймэрхүү гоё нэвтрүүлгээр алдсан болгоныг яриад яах вэ? Гоё хоёлоо гоё авсан болгоныг, онсон болгоныгаа яриуллаа. Гоё үйлгүүд те. Тийм шүү дээ. Одын хувьд одоо яг зөвхөн жүжигчин мэрэгчлэр чи яг одоо бид нар залуу хүмүүстэй юуг нь тухай амжиргаагаа одоо яг амьдарч байна уу эсвэл чи хувьдаа цаана өөр бизнес ч юм уу ийм зүйл байна эсвэл зөвхөн жүжигчнээ л хийж байна. Үгүй би бас сая нэг хоолны газар нээж үзсэн. Яг жил болоод жилийн хойд дээр яг 11 сарын коронавигоос бас ингээд ерөнхийдөө чавчулсан. Энэ нампус яг шууд цэвэр дампуурсан. Корона гараагүй бол корона гараагүй л яг нэг жилийн хойд дээр иржсэн. Айгүй хөөрхөн. Тэгээ бас нэг юм жижигхэн юм Япон хоолны амар тийм эрүүл хоолны юутэй газар нэгээд тэгээ тэр маань айгүй хөөрхөн. Тэгээ нөгөө бас нөгөө ёстол нөгөө нүүрний буян гэдэг шиг амар олон хүмүүс татсан. Амар гоё тийм нөгөө манай тоогооч нар ч гэсэн надтай ажилладаг хүмүүс ч гэсэн амар гоё. Энэ манайхаар айгүй гоё хүмүүс орж гардаг тий. Одоо зарим хүмүүс ингээ орж гарахад ч гэсэн юм гоё байдаг. Үйлчлүүлж байгаа хүмүүсүүд нь ингээд таныг зорж ирдэг тий. Манай зөөгчнэр тоогооч нар ч гэсэн. За ингээд миний одоо олонний танил хүмүүс гэдэг шиг миний иргэн тавьж нэг олонний танил хүмүүс байгаа. Тэд нар ирж үйлчлүүлдэг. Тэдэрд айгүй гоё. Ийм амар гоё уур амьсгал айгүй гоё бүрдэжсэн. Тэгээ 11 сард хүссээсэйгөө корона гарч ирэл. Тэгэл нөгөө жижигхэн болохоор чинь тэсгүй болж. Тэгэл оны яг нэг голдныг тавьж явах гэдсэн тэрний ард дээрээс манайх тоогоочтой түрээслээд тэгээ нэг хэсэг үтсэн. Тэгээ тоогооч юм зааста энэ коронавигоо дийлэхгүй манай болиё гэл. Тэгэл тэрний дараа оны дараахан чинь бас нэг манай нэг танил маань хоолны нөгөө юм төхөөрөмж авах гэж байна гэхээр манайхыг сонирхооч гэдгсэн чинь окей үрж яваад окей өдөөгөр бүхлээ зараад бүгдээр нь авъя гэдэг нь окей тэгээд хоолны бизнесээс салсан. Одоо гоё хоёлаа за бүр эхнээс нь гоё эхлэе. Бага насныхаа тухай яриач юу яаж өнгөрөв? Ямар хүүхэд байв? Яагаад жүжигчин болох вэ? Хүмүүс энд ингээд айгүй сонирхдаг байхгүй юу? Багын сонирхол бол угаасаа л нэг тийм хүсэл сонирхол маань жүжигчин болох байсан. Яагаад ч. Тэгээд аав ээжтэй ганц баярлдаг юм маань гэвэл ерөөсөө бас нөгөө ингэдэж нөгөө амар олон жүжигчид ингэдэг аав ээж маань намайг нөгөө жүжигчин болъё гэхээр үгүй гэсэн. Би тэг жүжигчин бол чадаагүй гэдэг амар олон хүмүүс байдаг шүү дээ. Ань тэрний эсрэг бол манайх бол яг эсрэг. Манай ихчид ингээл орс морс хэлгээл манай их чаг ингээ багасаа англи гээ явцсан ингээл бас л нэг боловсролд нь анхаардаг. Тэнгуут л намайг урлагийн хүн болно гэдгсэн ээж аваа шууд итгэж зөвшөөрсөн. Тэгэл багаас 6 дугаар ангиас хойш ингээл ер нь л ингээл бүхэл юм дэмцээрөө бол тэгэл өдөө өргөсөн тэгэл одоо яг тэрэндээ өөрсдөө ч өөрөө ч бас имиж маань
Зөв сонголт амар байж тийм happy тий. Одоо ингээл одоо чинь ихэд миний тоглосон кино жүжигийг одоо хэдэн мянга үзсэн манай ээж бүү гэдэг. Тэгээ нөгөө одоо ач зээнэр нь одоо тэгдэг болсон. Өө ээж танаа хүүжин гарч ин зургтаа үзэх юм. Ээж хүүжин үзсэн юм байсан ч гэсэн ингээл ээж үзчихэл гэдэг. Тэгээд нөгөө ач зээнэр нь одоо бүр тоглоод тийм хэмжээнд төрсэн. Тэгээд ерөнхийдөө бол амар их тийм гэр бүлийн дэмжлэгээр одоо тийм жүжигчин болсон. Одоо нөгөө ямч тийм нөгөө хүнд хэцүү юм тулаагүй. Хүнд хэцүү юм туулсан юм юу вэ гэвэл жүжигчин болоход бол хамгийн хэцүү юм нь хэл ярианы хөгжлөөс. Оо за. Тийм би ч амар бүрэг гэлтэй. Үдэгтээ одоо бүр хийж юусэн. Одоо яхаа ингээ гаргаад их бүрэг гэлдэг. Хилээ гаргаад. Гаргаад ирэл бүрэг байгаа. Тэгээ нөгөө одоо нөгөө энийг чи нөгөө би өөрөө нөгөө сонгож төрөөгүй. Нөгөө ингээ төрөхөд л угаасан юм байсан. Тэгээд одоо нөгөө тагнааны л юу юм бэ л дээ нөгөө энэ хөвчний л асуудал юм бэл. Тэгээ бас дээрээс нөгөө айлын ганц хүү болохоор бас чи тэгвэл энийг айгүй сайн зассан байна. Анзаарахдаггүй. Жохон шуллагнах таа. Тийм. Тэр чинь ингээд үе ингээ орж ирээл гарна, орж ирээл гарна. Тэнгуут л чи 6 дугаар ингээд намайг нөгөө өөрийгөө ойлгуулж чаддгүй хүүхдээсэн. Юу яриад байгааг мэддэггүй. Тэгээ амар хурдан ярьдаг. Тэгээ нөгөө юм ир үсэг мүсэг хэлж чадахгүйгаас амар ичдэг байсан. Амар олон. Одоо асуудалгүй. Чи яаж тавсан бас энэ үзэж байгаа ээж аав нартай хүүхдүүд юм уу байх юм бол яаж энийг ингэж юм. Тэгээд нөгөө одоо нэстэл хүслэмрэл одоо ч гэсэн миний машинд шагаа байгаа. Одоо ч гэсэн би одоо хүртэл ингээд яг оюут шиг би хэл ярианд дэсгэл одоо хүртэл хийдэг. Тэгэхгүй болохоор ингээд удаан хугацаанд хийхгүй болчоор ингээд шууд ингээд алга болчихдог. Тэгээ ингээд байнгын формтой хайхад бол яхаа заримдаа алдна л да. Тэгэл айл болох 7 хоногт 5 удаа хийчих. Дасгалыг за болио 3 тий алдлаа гэд нэг удаа нэг 30 минут өөртөө цаг гаргаад шагаа зүүн дасгалаа хийн. Одоо нөгөө чи мэддэг шиг бид нэг оюутан байхад өгүүлэх хэрэгтний дасгал хийдэг байсан. Тэрийг одоо би одоо хүртэл хийдэг гэж бодохгүй. Тий тэгэхээр тэрийг айгу багасаа хийж эхэлсэн би. Айгу багасаа хийж эхэлсэн. Тэгээ нөгөө хүнд өөрийгөө ойлгуулж чаддаг байсан байхгүй. Энэ шулганаад байгаа нь болохоор ингэдэг ийм л юм билээ. Хүн намайг ир үсэг хэлж чадахгүйгээ хүүхдийг ингэ шоолдог байсан үеийнхэн. Тэр үед чинь нэг хүүхдүүд чинь ингээд хүнд шоолгох айгу дургу. Тэнгуут тэрийг нуух гад ингээд хурдан ярихаар бүр ойлгохгүй. Тэгээд тэгсээр байгаад ингээд шулаг хурдан ярддаг. Тэгээ бүрийг гэлтэй тийм хүүхдээс. Тэгээ нэг манай гэр бүлийнхнаас бусд одоо миний эргэн тойрныхан бол намайг бол жүжигчин болох ямарч боломжгүй гэж ярьдаг гэсэн. За чи яагаад жүжигчин болохгүй? Чи жүжигчин болохгүй чи чамшиг юм хэл яриатай хүн жүжигчин болохгүй гэдэгсэн. Тэгэнгүүт л эсэргээрээ манай ангийнхан буюу манай эргэн тойрных намайг нэг ойлгодог. Миний шулаг хурдан ярьж байгааг нэг олон жил сонсцсон байсан хүмүүсүүд намайг жүжигчин болно гэж амар хинддэг. Чи жүжигчин болно. Чи урлагийн хүн болно шүү гэ манай ангийнхан 10 жилийнхэн найзууд гэр бүлийнхэн тэгдэг гэсэн. Тэгэл за ер нь болно би гээл тэгэл ер нь л 6 дугаар ангиас хойш одоо эмоцийн цогтой шүү дээ. Цогтой жижиг цогтойгийн цогтой. Одоо эмоцийн цогтой гэвэл одоо жижиг цогтойгийн цогтой. Цогтой бид нар чинь дарханд хүүхдийн дугууланд анх танилцж байлаа 6 дугаар ангид. Тэгээ дархны хүүхд. Тийм шүү дээ. Дархны. Тэгээ бид нар чинь дархны унган баг. Бид нар чинь хоёлоо хүүхдийн ордонд хүүхдийн дугууланд явж эхэллээ. Тэгээ тэндээс ингээ миний бүх юм эхлэж за ийм тасгал хийх ёстой юм байна. Ингэжиж би зүү ярих ёстой байна. Тэнд айгуух нэг одоо нөгөө ихэнх хүмүүс хүүхдийн ордонд сурсан гэдэг шиг яг л дархны хүүхдийн төлөө төвийн дэрэгт хүүхдийн жүжигний дугууланд явж эхэлсэн байхгүй. Тэгээ тэндээс ингээ өгүүлэх хэрэгтэй тасгал гэж ийм юм байт юм байна те. Ингэх юм байна. Би сууйст гэдэг сургуульд орох ёстой юм байна. Тэг сууйс мэс мэдгүй шүү дээ. Төгсөөд би их сургуульд ороход би сууйс гэдэг сургуульд ороод тэнд нь жүжигчний мэрэгжил гэдэг мэрэгжил эзэмшээд тэгжиж би жүжигчин болох юм байна гэдэг юм гэж ерөөсөө хүүхдийн дугуулангаас авсан. Тэгэл яг ингээл цоогийн битэрийн хүсэл мөрөөдөл бол яг 10 жилийн хүсэл мөрөөдөл бол соёл урлагийн их сургууль битэрийн мөрөөдөл юм байна. Битэрийн эцсийн зогсоол юм байна гэх. Тэгээ битэр ингээ багаас. Тэгээд хоёр сууйст ороогүй шүү. Ороогүй. Айгуу сайн. Одоо яг. Тэр айгуу сайн. Тэгээд битэрийн хүүхд насны 6 дугаар ангидаа битэр найзууд болоод цоогийн намайг олж ирсэн. Бас айгуу сонио битэрийн дүүгийг яриад айгуу сонио. Цоогийн намайг олж ирсэн. Нэгээд айгуу сонио. Би ингээ бийдсэн чи би чи ийм одоо хүүхд насаа ярихад ингээ юм аим. Ер нь бол ийм сахилгагүй. Амар одоо нөгөө анги болгонд танаа ангийн хамгийн сахилгагүй нь хэн бэ гэхээр тэр гээл тэгдэж штэ. Манай ангийн хамгийн сахилгагүй нь Бата гээл те. Манай ангийн хамгийн сахилгагүй нь тэр гээл. Тэгсэн чинь манай сургууль тэр чигээр манай сургуулийн сахилгагүй хүүхэд одоо ирээ. Сургуулаараа заадаг тийм амар юм сахилгагүй яагаад чи мэдгүй. Одоо яг ойлгохгүй. Одоо ингээд заримдаа ягаад мэдгүй ингээд цаанаас ингээд захтнаад одоо чинь ингээд нөгөө 7 8 дугаар ингээд тохоод манай сургууль анх юм том юм ингээд нөгөө сөгдөг хогисоо одоо хаасаг болсон том нөгөө юм том тагта хогисоо сургууль дээр анх ирэхэд л энэ дотор манай ангийн жижиг охин багтах та гэл ангийнхаа хүүхдээ ярьж хагаад тэгээ ингээд
хогийн сав ингээ хогтоо хогт нь ингээ нээгээд гээ гараар нь бариад толгоогоор нь чигчсэн хөвгтчтэй би чи. Хэдгээр ингээ 7 8 дугаар ангид даа өтер чи. Ангийнхаа бандтай хамт ингээ бөөд мөнгөцөрлөг хийж үзье гэд. Манай ингээ мөнгөцөрлөг гэж жижиг хүмүүс одоо уучлаарэ. Одоо харж байгаа өө. Тэгээд тэгд мэгж ингээ чигч мэгч үздэг ингээл яаж болж бүтэхгүй вэ ингээл яаж тийм сонир хөвгтөстэй аим сахилахгүй. Сурлагатай хэрэг. Үгүй тийм онц бол биш. Гэхдээ муу биш. Аа амиа авах чаашаа. Ангийнхнаас аавна. Яг тэр нөгөө хурдан бичдэг. Нөгөө манай ангийн ганц сайн хүүхэд нь манай орцонд найзлдаг, манай цацардаг манай найз. Орцны битэр нэг найз. Сая цогийн цавн чихүүлдэг үү? Үгүй биш. Тэр нь арай өөр. Арай онц сурдаг цацардаг. Тэгээд тэр маань гавал тэр битэр нэг орцных битэр цуг нийлдэг. Битэр нэг ширээн дээр суудаг. Тэгээ нөгөө шалгалтан дээр тэр маань өөрийнхөө бариантыг бодно. Би өөрийнхөө бариантыг хачаад өөрийнхөө бариантыг хуулна, цацралын бариантыг. Тэгээ цацрал битэр бариант хоошоо урагшаа явна. Буцаа миний бариантыг цацрал бодно. Битэрийнхээ хоошоо урагшаа явна. Ингээ юм чим нөгөө дамжуулагч би чинь бас хэдийн үүрэгтэй ангид хэдийн муус өгдөг ч гэлээ. Айгуу тийм би чинь. Тийм айгуу хэцүү тийм одоо манай ангид хэлнэ шүү бас. Яг гоо итгэж амар мууч бас биш. Тодорхой хэмжээний нөгөө монгол хэл уран зохиол биеийн тамир гэдэг нөгөө ийм нөгөө сайн байж болох үз хичээлүүдтэй айгуу сайн. Гэхдээ тийм дүн мөнгүүд бол тийм баг биш. Айгуу онц. Заримдаа нөгөө цэцэрлээсээ онц гарчин илүү дүн авчин. Нөгөөт манд балцсныг би харж байгаа балдлаг байгаа нь минийх дээр оноо тавьчихна. Нэг тийм үе үүдэн шүү. Хууснасаа өндөр оноо авдаг. Тэр хэмжээнд. Гэхдээ бол тийм амар улаан ойлын ногоонтыг бол байгаа. Би болохоор яг чамаг сая зүгээр ярианаас чи ингэж бодлоо нөгөө хүн болгох нөгөө математикч болох албагүй гэдэг шиг. Тэгэхээр чиний юм чи амар юм сэргэлэн юм шиг хэрвээ чи хүсвэл тэрийг сурчих байсан. Гэхдээ ингээд хүсэл чинь өөр газар л яваа. Яагаад хүсэхгүй байгаа юм чи. Яах юм. Гэтээсээ дамжилж байна. Оо тий нэг өөрийнхөө өөргийг бол амар гүйцэтгэж амар гүйцэтгэж байгаа чи. Юу олон хүний аварсан би чи. За цогтоо тэгээд чамаг яаж. Тэгээ байжсэн чи зуныг 6 дугаар анги та. Зуны амралтаар гадаа бичсэн би халзан талхад гадаа бичсэн чи нэг юм сайрах хөлдөө яг юм цоо гэж яг одоо ингэж явдсан шүү дээ. Яг л юм хүүхд байсан. Энүүний яг нэг юм нэг сонин сайрах явдсан шүү дээ. Нэг X-лээ цоо гэж. Тэгээд нэг юм сайрах хүн ирлээ. Яг ийм заяа яг ийм нэг хүүхд. Одоо яг зарим хүмүүсийн цоог хийж жүжиглээд байна. Хит юм амар алиалах гэж яг л ийм хүүхдээс. Угаасаа л ийм хүүхдээс. Би бүр 6 дугаар ангид цоогийг ийм нь харсан юм чи. Яг нэг ийм хүүхд ирлээ над дээр. Танихгүй юм чи. Би ч нэг хуучаа ороод шин тарханд цоо гэж хуучаа ороод байсан. Цоог ирсэн над дээрс одоо ир гэдэг хүүхд байдгүй гэл тэглээ. Тэгэхээр би жоохон бас өгдөөд яах гээд байгаа гэтгсэн чи үгүй хэрэгтэй манай багш хайгаад нэг гэхээр ямар багш гэсэн чи манай дугуулангийн багш гэхгүй. Тэгэхээр би жоохон тоглох гэжсэн болоо за би одоо ирэнэ гэтгсэн чи өө чи юм за хоёул явъя гэдэг чи. Тэгээ хаашаа явах гэж үгүй манай би ингэж үжигийн дугууланд байд юм а тий. Маа дугуулангийн багш одоо ир гэдэг хүүхдийг хайгаад хоёулаас явъя гэдэг чи нэг тийм тайлбар байхгүй. Тэгэхээр би бас жүжигийн дугуулан гэдэг нь өөрийнх нь дуртай юм байгаад тахад өө тгийл да. Тэгэхээр явчлаа. Айгу хоол ч дээ тэр үед айгу хоол машин дэрэг байхгүй. Тэгэл хоёлаа гангар гунгар гэж хууч алхаал хүүхдийн дугуулан руу ороод яваа орсон чи. Багш өө биш вэ гэл тэглээ. Одоо ир гэдэг хүүхд биш вэ наата хүүхдээ явуул гэсэн. Чи дөр байж та гэл тэглээ. Тэгэхээр би ямар ятаргаатай юм. Тэгээ ингэ байдсан чи яасан гэдгсэн чи учир нь тайлгдсан чи. Хүүхдийн дугууланд шалгаруулалт авсан болсон юм. Тэгээ бидсэн чинь шинэ хорооллын одоо ир гэдэг хүүхд шалгалтаа өгчөө тэнцчих. Тэгээ өөрөө байхгүй болсон. Тэгээ дугаар байхгүй, нөгөө ээж аав нөхгүй, сургууль байхгүй, хаяг байхгүй. Тэгээ үйдсэн чинь нөгөө хичээл мичээл ороо үйдсэн чинь одоо ир гэдэг хүүхдийг олох хэрэгтэй байна. Энэ айгу сайн хүүхд байсан ингээ үйдсэн чинь цоогийн нөгөө дугуулангийнхаа хичээлд суухаас салхуу нүрээд би олоод ирэхэд 3 хоног алах болчихсон. Өөрөө хичээлдээ суухгүй нөгөө одоо ирийг хайж гинэ гэд. Тэгээ бидсэн чинь цогт ирээ чи нөгөө одоо ирийг олно гэсэн яасан бэ гэсэн нөгөө бадсан дэрэндээ за шинэ хороолт байдаг гэсэн юу гэсэн явъя гэд явсан байд. Тэгээ шинэ хороолыг ингээ босоод аваад одоо ир гэдэг хүүхд хаана нэг жүжиглдэг ийм бас нэг ийм солио галзуутай хүүхдтэйгээ хайсан чи ерөөсөл намайг зааж явсараа л над дээр гэж. Ингээ шинэ хороолоос ингэж хайж над дээр. Тэгээ намайг ирсэн. Тэгээд гисэн чи намайг за чамайг шалгая гэд. Чи бас ийм дуртай айгу. Би дуртай. Дээр яагаад ирснээ мэдэхгүй байна. Намайг дуудсан хэрэг ирсэн. Тэгээ шалгалт өгсөн чи окей чамайг тэтчих чи авч чинь. Чамайг жүжигчин болоо гэд. Тэгээ бид тэр хүүхдийн дугууланд хамтаа. Тэгээ бид тэр шинэ найзууд одоо. Тэгээ бид тэр чи хүсэл мөрөөдөл ерөөсөл соёл урлагийн их сургууль байлаа шүү дээ. Тэгээ яагаад ороогүй? Ороогүй шалтгаан ерөөс юм. Тэгээ байжсэн чи 11 дугаар анги төгсөө байжсэн чи жигждийн бэндэр гэдэг найруулагч одоо мэдэн шүү дээ. Бэндэр найруулагч дарханд нэг юм чи хуурамч гэдэг юм кино хийсэн байхгүй 10 жилийн дунд. Тэгээ байж байгаа дарханд хурж ирээ дархан зургийн авалтыг аавна гэд. Тэгээ нөгөө хасаж байгаа ахын охин бөөндөө хурж ирээ тэр үед бид нар танилцчихсан. Тэгээ дарханд хурж ирээд зургийн авалтанд 3 эмэгтэй дунд ингээд одоо нэг оос ингээд наашин жаашин болж байгаа нэг эмэгтэй хүүхд хэрэгтэй байна гэд.
Тэгээд нөгөө сургуулиудаас сонгон шалгуулт аваад би нөгөө хүүхдийн дугууланд байдаг гэд бас ингэ байжсэн. Тэгээд шалгуулт аваад за энэ ер нь энгийн хүүхдүүд биш юм байна. Юуцсан бөөндөө хүүхдийн дугуулгаас бас шалгаж авъя гэд. Тэгээд бид нар ороо шалгалтанд орсон ч окей чи хийдэж чинь гэд. Тэгээд 11 дуурай гэдэг гол дүрд авлаа. Биш чи миний анхны кино чи машинууд биш бас. Тийм. Тэгээд байдсан чи тэр тэн тоглосон бохгүй. Тэгээд тоглоод яг 11-д төгсөжсэн чинь жигжид дугаа чинь биндрүүгэн хөгдөх байхгүй. Кино урлагийн дэд сургууль чинь жигжид дугаа нэрмжид кино урлагийн дэд сургууль байхгүй. Тэгсэн чинь бид нар нэрлэгч чи киноны сургуульд ороо. Би ингээд суйстод ингээд бэлдэж байгаа. Тэгээ суйст авахгүй бэлдэж байгаа гэсэн чинь бэлдэх шаардлагагүй. Чиний ингээд энэ киног чинь кино урлагийн дэд сургууль гаргана, үзүүлнэ. Чамайг ингээд урилгаар орох бичиг өгж гинэ гэдэг урилга өгсөн байхгүй. 11 дэх тавхад. Тэгээ би чинь конкурс өгч үзээгүй шүү дээ. Математик, монгол хэл нөгөө шууд тэгэн гутал тэр чинь нөгөө конкурс нөгөө бүх ерөнхий шалгалтын конкурс шүү дээ тий. Тэрийг өгөөгүйгээр надад урилга өгсөн байхгүй. Тэгээд урилга авсан чинь окей би орё гэд хэлсэн чинь угаасаа тэр үед чинь бас нэг юм санхүүгийн асуудал нь суйсын төлбөр нэг сая 200, кууцын төлбөр 650 байсан. Тэгээ шалгалт өгнө. Тэгээ 650 200 байгаагүй шүү дээ. Үгүй тэр үед яг тийм шүү дээ. Чи хэдэн онд төгссөн? Чи бид тэр яг нэг онд төгссөн 8 онд орсон. Тий би 640 мянгаар эхэлж орж сурч байсан шүү. Тийм үү. Тийш. Тэгвэл тэр үед чи миний 300 байсан бол юу ч нэг юм айгүй бага байсан. Амар зөрүүтэй байсан. Яг л их сургуульд сургууль. Тэгээ нэгт тийм төгсгöd сая хэдэн золсон баг. Тийм. Нэгт тэр бас төлбөр айгүй нөлөөлж ирсэн тэр үед. Тэр үед. А тэгэн гутал хоёрт бас тэр том найруулагч анх ингээд намайг ингээд юм заад сургасан бэндэр гээд жигждийн бэндэр гэдэг хүний одоо тэр киноны бас нэг санал болгосон тий. Энэ сургуульд ороо. Чи киноны хүн байна. Чи энэ сургуульд ороо. Тэгээ орсон урилга авсан чи ажилдаад нэгдсэн байхгүй. Тэгээ бүх хувийн эргөө өгсөн чинь ерөнхий шалгалт өгөх боломжгүй, соёс шалгалт өгөх боломжгүй болоод шууд ногоон төлөөр орсон байхгүй. Тэгээ байдсан чинь цоогийн ерөнхий шалгалт өгсөн байжснаа сууж төгөх гэжсэн аа. За мань чамаг дагаад кууцруу орчих. Тэгээ би тэр кууцруу орсон. Тэр хоёулаа ерөөсөө соёс шалгалт өгөөгүй байхгүй. Тэгээ байдсан чинь хамгийн гол нь бас нөгөө сууж кууцд орох бас нэг том шалтгаан цэрэн тавгүй. Яг тэр жил анги авах гэсэн. Ардын жижигч. Тэгээд тэгэхээр за цэрэн давг гişin шав болно хоёлоо. Кууцд орно, урилгаар орно, төлбөр нь бага. Ээж аав гэр бүл ярилцаад юусо бүх юм окей гэсэн байна. Тэгээ яаж яг нөгөө цэрэн давг гоч нэг одоо ингээд бас л хүүхд насны юм бас мөрөөдөл үлдэн шүү дээ. Тэгээ ингээд би орно гэсэн чи цаагийн цэрэн давг гоо юм. Тэгвэл найз нь чамаг дагаад кууцд орчих л та. Тэгвэл хоёлоос хотоорой гэд. Тэгээд манай цаагийн ч өөрөө бас ингээд манай баг ээж юм буухгүй хоёр дахь нь байхгүй цаагийн ч. Одоо надаас илүү цоогийг амарсан. Тэгээд цоогийг ээж бид гурав дагуулаад бид гурав хотод ирээд тэгээ би ч нөгөө үнэмлэхээ үзүүлээд сургуульд ороод цоогийг куудад шалгалтаа өгөөд тэгээ бид төр чи нэг ангид ороод тэгээ ингэ төгсөн. Одоо танай ангиас гэвэл за цогтой байд юм байна. Өөр ерөнхийдөө яг мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Юу байгаа? Одоо нөгөө ит гээд партагш байгаа ш зулаа танаа одоо мөрөөллийн чадварласан зулаач маань ингэ. А одоо хамт ажиллаж байгаа одоо ер бабаа гээд бас залуучууд байгаа. Тэдрээ этик дээр ингээ хариулагдаад уран бүтээлээ хийгээд нэгдээд явцсан байж байгаа. А золоо гээд охин байгаа. Ян том биетэй охин мэд. Мэдгүй. Мэднэ кинон дээр айгүй бараг л бүх. Би сая айгүй өвтэй хэллээ шүү золоо. Том биетэй гэж. Би айгүй муухай хэлбэсэн шүү. Нэг анги болгоор хамаагүй тоглоход тэр тэгээд нэг иймэрхүү уран бүтээлчд байгаа. Тэгээд кинон дуу оруулж байгаа хүмүүс бас байгаа. Одоо анх машинууцын санал яаж ирж исэн юм бэ? Ер нь машинууц саяны кино тэгээд арийнхаа шууд машинууц. Дүгөө тэгээд шинэ үе юм уу гээл явна шүү дээ. Оо чи шинэ үед байсан. Явна шүү дээ. Од ч бас айгаа гой бүжгэлдэг те нэрээ хизэнээс ер нь бүжгэлж эхэлсэн юм бэ. Бүжгийг чи бүр сүүлд нэг оюутан болоод олсон юм. Амьдралын шаардлага. Чамаг чи ингэ ярьдэн ш нэг шинэ үеийн тэр хартал амар царайлаг нэг амар гой бүжгэлдэг залуу цагс. Тэгээ бүжгийг чи юу байсан? Амьдралын ихээр сурсан юм. Гэхдээ аюу дажгүй сурсан юм. Суурийн бэслэв шиг үлээ өөр юм. Тэгээ би тэгээд оюутан болов. Тэгээ оюутан болоо битэр чинь нөгөө цаатгандаа би чинь бас нэг худлаа нэг хотыг заана өө цоо гэдэг. Тэгээд ингэж явна тэгэж явна гэд би чинь бас нэг ганц хоёр хот ирсэн өмнө. Ихээ 3 ирсэн. Цоогийг удаад 3 удаа хот ирсэн болохоор зам заагаад байна. Энэ маань төв замаа. Хөдөрлөд гээ хоёр юм. Ингэнэ. Бас нэгэндээ заанаа бас хөөх юм. Тэгээд бэжсэн. Тэгээ би чинь нэг тэр үед чинь нэг юм бас нэг хипхоп хөвцөлдөг юм өргөн хүмүүсдэг амар хипхоп хөвгтэйсэн бохоггүй. Тэгээ бэжсэн чинь манай сургуулийн нэг бүжгэлдэг залуу.
Sea-Walk гэдэг бүжиг гарцаа юм хипхопчууд. Чи ингэ чиний ингээ хувцаг чи ингээ харахад чи бүжиглдэг юм шиг харагдаад байна. Гэтэл нөгөө би бүжиглдэг гэсэн чи үгүй нэг ийм бүжиг байдیں۔ Чи мэдгүй гэл нөгөө бүжиглсэн лээ. Манай муугийг авах уу. Мадад курсын. Тэгээ бидсэн чи би тэр хийсэн чи окей чи бүжиглэж та болж юм. Тэгээ нөгөө кууцын нөгөө урлагийн наадам болоод тэгээ тэгсэн чи тэрэн дээр ингээ зорилтоор ингээ бүжиглэх болоод тэгээ ингээ бидсэн чи нөгөө хүмүүс ингэж ирээ. Тэгээ Sea-Walk-ыг судлаад за ингээ хипхоп бүжгийг сураад тэгээ бидсэн чи нөгөө гайхамшигт халтурууд орж ирээд нөгөө урлагийн сургуулиуд тий шинжил минжил нөгөө урлагийн үзлэгүүдийн халтурууд орж ирээд найруулахаас гадна бүжгийн заагаад тэгээ сүулдээ цэнгэнтийн сураад өөрөө тэгээд одоо намайг их цацгийнхан тийсийнхэн шүтээсийнхэн амар сайн мэднэ. Нөгөө дотор байр майр их наадам их цэцгийн их наадам ёстой бэлдээгүй юм байхгүй. Баг 2 3 удаа бараг сургуульд байхаас илүү их цэцэг шүтээс энэ төр дээр байдаг гэсэн. Тэгээсээр хагаад өөрөө. Тэгсээр байгаа л өөрийгөө ингэж хөгжүүлсээр байгаа л нөгөө мөнгө олох нь илүү чухал байгаад тэгээ нөгөө ингэ найруулахаас гадна энд хипхоп бүжгийн заачвал надад илүү мөнгөтэй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө коуч дээр бэлдсэн юм аа. Эдгээр заачаар эдэд амар гоё байхгүй. Тэгээ бэдсэн чи энд бас нэг латин бүжиг эдний урлагийн үзлийн латин бүжиг заана гэх нэг охин өрөөд ирлээ. Бас нэг сургуулийн охин. Яагаад энэ заана? Яагаад энэ заана гэж яагаад би энэ мөнгөний авч болохгүй гэж сургууль дээр ангийнхаа латин бүжиглдэг охинтой латиныг гаргаж аваад тэгээд нөгөөтгөө дагуулж ирээд за энийгээ болчихоо би заагаад өгье гээд тэгээд нөгөө ихний яманы нэг зааж өгчин гутлаа буцаагаад нөгөө охиныгоо хөлтэйгээд эндээ хипхопо заагаад эндээ найруулгаа гээд ингээ халтуурыг чинь би чинь бүр 3 жил бүтэн батсан. Нэрс үнэндээ батсан. Тэгээд би тэргээр чинь нөгөө ингээл мөнгө олонгоо курс тэгэл ёстой бүжиглээл тэгэл бас нэг тэндээ тэр дундаа бас нэг хамтлаг мамтлагтай болж амжсан би чинь хипхоп бүжиг. Тэр хэмжээнд наваадсан бохоо. Тийм тэгээ байжсэн 3 дугаар курс тэр шинэ үед орсон бас амар гоё язтай. Бас амар тохиолдол. Тэгээ байжсэн чинь 3 төгсөөд би ч бас тэгээд нөгөө барилга дээр ажиллана бас хажуугаар. Тэгээд цоогийн битэр цоогийн зөөгч хийлээ 3 дугаар курстэй төгсөх алзаанд. Тэгээ үдсэн цоогийн зөөгч хийж байгаа зоогш зуны амралт амхаа хоёлоо хамт хийх үү гэдэг л. За тэгээд тэгээ цоогийн битэр хамт зөөгч 3 дугаар курстэй. Оо маань өч тийм аллаа нэг Монголиас рестораныг зүгээр буулгалаа. Сүүлдээ за энэ хоёрыг нэг ээлжин дээр гаргахгүй болов. Тэгээд би тэр өөр ээлж мэлжин дээр гардаг. Тэгээ байж хагаад би бас нэг дархан руу нэг 8 хийдэг гэсэн. Бичсэн дээ. Тэгээд нэг ээжид нэг лангуу мангууд өргөж өгөөд бас манай чи өөр ажил хийдэг гэж нэг юм бас нэг асуудал асуулаад өөр ажлыг үнцэн ажиллаа болоод за тэгээд за энэ ээж тэр амар лангуу нээж өгөн 100 юм байна гэдэг. Тэгээд би нөгөө Бээжин лөө нөгөө унтлагын автобусаар яваад бараа зоддог гэсэн. Тэгээд тий ганцаараа. Нөгөө би чи их юм ийсэ вокзалдаа чи үүрээр юу Бээжингийн плед доошлуулж үзсэн үү? Үзээгүй. Нөгөө тий 8-д чинь нэгдэг байхгүй нөгөө тэр үед чинь нөгөө үүрээр ингээд плед доочлохоор эвтэйхэн хямдхан нөгөө эвтэйхэн судлын плед авдаг байхгүй. Гэрийн үрх. Тэгээ үүрээр ингээд 12 цагт очиж очирлоод үүрийн 4 цаг 30 гэхэд богооны плед онгоогоод тэгээд тэнд тий юу 5 тэгээ хоочдоо заримдаа 6 7 гэж орно. Тэгээ плед аваад суугаад Бээжин 90 дээр буугаад 90-ээс унтлагын автод суугаад Бээжээ ороод Бээжид үүрээр очдог байхгүй. Үүрээр очиход нь үүрийн цах онгоостой үүрийн цахаар ороод эмхтэй бараагаа ээжийн лангууны бараагаа аваад буцаад тэгээ буцаж ирээд дархан руу явуулдаг гэсэн. Би чи барааг нь өөрөө сонгож. Тий өөрөө сонгоод би сонгож явдаг гэсэн. Тэгээ ээж эмхтэй бараа ингэж зардаг. Дарханд лангуун дээр тэгээ байдсан тэгээд давхар зөөгч хийждэг байсан. Тэгээ бараагаа татчихдаг байсан. Тэгээ сургуульдаа яа. Тэгээ урлагийн үзлэг бий. Урлагийн үзлэг мүлээ тэр мич сүлдээ easy болчихж байгаа юм шиг. Easy. Тэр чи сүлдээ хөгжсөн үед. Тэгээ байж хагаад нэг бараагаа татсан бохгүй. Бараагаа татах гэсэн чи тэнд бас жоохон удацсан чинь 3 хоног болоод манай захирал бас нэг жоохон нэг жоохон юм уу тийм ээ. Йоо ярих би ярих яриад нү. Үгүй энэ ярих яриад нү зарим таашдаг. Угаасаа ярих таашдаг юм чи. Бас ам халаа зүгээр ойр юм яриаггүй зүгээр. Ярьчи. Тэгээд зөөгч хийж ягаад бараанд өвчөөд ирсэн чинь бас нэг асуудал үүссэн бохгүй. Арай удаан хоолойно маслаа гэд. Тэгээд тэгэхээр тийм. Тэгээд чи 8 сар болж исэн. 100 дуусаад. Тэгээ 8 сард нөгөө 9 сард нөгөө дарахны ээжийн барааг авчирна гэд нэлээд бараа авчирсан. Тэгээд угсанд айгу утсан бохгүй. Тэгээ 8 сар болж исэн болохоор за 99 сар сургууль эхлэх юм чинь за болчих би гарчээд байна. Найз нэг дархан нэг 7 хонцод буцаа өрөөд ирэх цогийн окей мань үлдчихээ. Тэгээд ажилласаа зөөгчөөсөө гараад бараагаа дархан руу явуулах гээд өөрөө за явуужсаас өөрөө очиж игээд тэгээ бараагаа очиод ээж мэж дээр нөгөө зах дээр нь үлгэж өгөө. За энэ юм үнэтэй тэрний юм үнэтэй гэвэжсэн чинь манай нэг найз залгаад Skype реклам байна аа өгшөө. Чи өрөөд ирч чадахгүй гэдэг. Нөгөө угаасаа нөгөө 9 сар болж байгаа юм чинь. Мань яваад очил даа.
Тэгээ нөгөө өдрөд чинь нөгөө мөнгө төрөг мөрөг ингэж амарлаг ингээд гэрээ контракт хэдэн жилийн гэрээ одоо тийм байхгүй. Тэгээ өгшөө маань яваад очгоо одоо яваад очгоо гэдэг гэсэн чинь. Тэр тоглох нь гоё. Тоглох нь гоё амар гоё. Тэгсэн чинь тий Skytel гэдэг нь окей тэгээл да гэд. Тэгээд бэжсэн чинь бүтэнсэд зураг авна. Бүтэнсийн зураг авна. Чи хагасаа түрээд ирээ. Үгүй бүтэнсийн өглөө хүрээд ирээ гэсэн. Дахин чинь 230 мянга юм чи. Тэгээ бэжсэн чинь 5 дахь орой нэг юм хийх юмгүй болтод. 4 дахь орой хийх юмгүй болтод. За чи 5 дахьд явчихдээ маргааш очиж тийм үү гэж бодоод угаасаа за явчих гэд. Тэгээ 5 дахь өдөр хийх юм байхгүй. Өдөр гараад 12 цаг үед гараад тэгээд драгонд ирж исэн чи уцад дуурсан байхгүй. Ингээ хувцс нартай нөгөө 9 сарын 1-ийг болж байгаа шиг гэдэг 8 сар болсон. Нөгөө шинэ хувцс бишээ нөгөө ачаа бараа мараад өөрийнхөө ээж одоо 9 сар бас шинэ минь хувцлахгүй шүү дээ. Хууч оётой 3 дахь курсээс ингч яах залгаад одоо манай этик байгаа ингч яах залгаад. Тэр үе төгссөн байсан. 4 дэх курс болсон. Би 4 дөө орж исэн жил гэсэн үг байхгүй. Тэгсэн чи ингч яах залгаад за чаана гэсэн чи би яг 20-ын товчоо орж иж гэсэн чи за чи шууд нааш өрөө дээр энэ шинэ үе дээр бүжиглжсэн хүн байхгүй болчлоо. Нэг хоногийн дотор бүжиг сураад 7 бүжиг сураад маргааш шууд тоглолтод орох хүн хэрэгтэй байна гэж. Шууд чимдам юмдантайгаа шинэ үе дээр яваадсан чи үйлдвэрчин дээр яваадсан чи үйлдвэрчин бишээ маргааш тоглолт нээх гэж байна. Чи шууд энэ дээрээ. Тэгээд явж очиод тэгээ шууд очисон чи нөгөө боёх маяг томчилж бүгд тааж нүүд аваад гараад тэгээ боёх тий тэгээд тэгсэн чи наав нөгөө бүжигчин гэж бодсон. Тэгээд тэгсэн чи энэ танаа дуу юу гэж чи окей за шууд бүжигээ сураа гэдэг нөгөө яг тоглолтын өмнөх өдөр чи тэг тийм бүжигэн жаахан чи. Тэгээ бүжигээ өсч бүжигээ сураад тэгээ бүжигээ сураад байдсан чи орой болоод нөгөө сургалтандаа авахгүй байдсан чи бүжигээ сурсан уу гэдэг. Тэгээд хин бүжигээ сурчлаа гэдэг 7 бүжиг 7 сурчлаа гэж чи боёх. Өөх тийм үү бүгдийг сурчих юм уу? Зайлуу харъя гэдэг. Тэгээд 7 бүжиг 7 ингэ нэг өдрийн дотор бүгдийг сурч үзүүлээд. За окей маргааш генералын боргонтой чи 5 цагт маргааш нээлттэйсэн мэт. Маргааш чи нээлттэй шууд хуржийг бүжиглэн дахиад бүжигээ бэлдээрэй гэсэн чи маргааш нөгөө рекламын зурагтаа давхцаад талбай энд солин төв дээр энд тоглолт талбай нөгөө талд Skytel зураг авалттай 12 цагаас прогонтой за чи ирэх шүү гэж байгаа байхгүй 7 цагт орой тоглолт нэ гэдэг хагас өдөр тоглолт нэ гэсэн. Тэгсэн чи Skytel 12 цаг гэж чи хурж ирэх гэж байгаа. Тэгээ яах юм? Тэг өө яана гэд тэгээ бэдсэн чи хурж ид 11 цаг гэд хурж ид нөгөө генералын прогонд орохгүй бичсэн чи нэг л биш нөгөө хүмүүс нөгөө чи мэдэн ш нөгөө хувцаа хайн энийг хайн генералын прогонд жоо хотсон байхгүй. Тэгэхээр талбай энд дэмчин гэж бодоод гүүгээд Skytel-ийн реклам тоглолцоод ороод ирсэн чи генералын прогонд явсан. Тэгэл нэг чаг цаг нь болоод чим болгаач хүн чамаа ингээд ингэж яах чи яаж байгаа юм аа. Тэг нөгөө боёх мах чи нөгөө юу би чинь зүгэж эхлэл дээр бүжгэл төгсгөл хойно ингээд нөгөө юм дээр бүжгэлдэг гэсэн. Тэгээ боёх мach тийм ч тоогоогүй байхгүй. Анзаараагүй. Тэгэл гүрийж байгаа л тоглолт нээх болсон чи нөгөө тоглолт нөгөө тэр чинь нөгөө хамгаалагч гардаг ус нөгөө лазер бичлэг хийлэхгүйгээд тэнгуут нөгөө пилетийн шалгаж оруулаад оруулангууд нөгөө тайзны хажууд ингээд зогсоо цаана бас нэг тэлүнгээ залуу зогсчдаг. Бид тэр ингээд зогссон байжгаад тоглолт эхлэхийг харахгүй болонгот нь бид тэр хоёр хамгаалагч яг нүдэн дээр нь байж байгаа шүү дээ. Байж байсан харахгүй болоо пүш гүнгот тайзны хоёр буланд гарч бид тэр бүжгэлдэг байхгүй. Шууд дураараа юм диско бүжгэндээ. Дураараа бүжгэлж гот хүмүүс ингээд гахаад үгүй нөгөө хамгаалагч нь бүжгэлжтэй гот хөшиг нээгээд нөгөөд орж ирэн гот нөгөө хүүхнүүд орж тоглолт эхлээд тэнгуут нөгөө ундраагч ингээд урагшаа цойлоод ганцаархнаа цойлж гарч ирэнгүүт бид тэр нэг хоёр талаас хоёр хамгаалагч ингээд гол руугаа очиод ундраагчтай бид гурав юм шек хийдэг байхгүй юм хамаагүй. Тэгэл тэн дээр бүст аллаа нөгөө ойрд нөгөө тим юм үзээгүй хүүхдэд зүгээр алахгүй. Тэгээ алчаад тэгээ дараагийн номеруудын ард бүжиглээд ганц урд бүжиглэх ганц повд тэр ихгүй. Тэн дээр алваа. Тэгчээд ингээд дараагийн тоглолтын бүжгэн дээр бүжгээд алдахгүй гараа бүжиглээд. Тэгээ бийдсэн чи боёх тэр окей чи сайн байна. Чи талаг байсан нөгөө тоглолтын ард дээр нөгөө хурал хийгээд окей чи сайн байсан окей нөгөө завсраа хаалсан чи нөгөө ундраагчтай урд алахгүй юу манер хаалж таарахгүй. Тэгээд гисэн окей чи сайн чи бүжигч нүг гэдэг юмгүй би бүжигчин биш жүжигчин гэсэн чи өө тийм үү би цэрэн тав хөшин шаваа одоо 4 дугаар курст 9 сард орно гэдгсэн чи окей энэ тоглолт дуусаад шууд үргэлжлүүлээд бид нэр дараагийн тоглолтын бэлтгэлд орно хичээлд чинь давхцсан тэгээд чамд манай шинэ үед ингээд ажиллах боломж сонирхол өгнө чи багшаасаа зөвшөөрлөө тэгэн окей тий тэгээ багш нар очиод багшаа би ингээд ийм юм болсон гэж 9 сарын 1 нөгөө тоглолтод ороод нэлийн сайжирч байгаа нөгөө нэлийн яваад тэгээ ихний тоглолтын дундуур бэлтгэлээ эхлэхэд багш нар очиод за ингээд боёхнаад ингээд ийм сал тавьсан бүжигчнэр ажиллаж гэсэн сал тавьсан ингэж байгаа өгч багштыг наадраа практик сайн сураад ав окей гэдгсэн чи боёх тэр хоёр ч бас багш дүү хоёр боёч манай шаваа боёх ч давг огч манай багшаа гэд ингээ хоёр холбоотой хүний хоёрын голд орж холбоотой очиод тэгээд бүжигчнэр ажиллаад тэгээд сургуулаа төгсөөд диплом аваад за би ингээ мэрэгжлийн жүжигчин болсон гэд тэгээ боёх за ингээ чи манад
дагалдан жүжигчин гэж орж байна. Тэгээд дагалдан жүжигчин болоод тэг үнцэн хэдэн жил болсон юм бэ? 5 жил болчихоо. Пөө. 11 оноос хойш 15 гэдэг 4 жил гарan бараг 5 жил хүртэл. Тийм. Машинуудын дараа тоглолтод орсон. Тэгээ Европ руу явсан шүү дээ. Машинуудын санал яаж ирж байсан юм бэ? Тэгээд би ч нөгөө бүжилдэг болгоно гэж яг бүх юм чи ер нь ингэ залгаад байгаа шүү дээ. Тийм. Тэгээд нөгөө тэр чинь нөгөө тэр үед чинь нөгөө шинэ үед чинь бүжилдэг байсан. Тэгээд сүүлдээ би чинь сүүлийн 3 жил мэл гаавч харах байхгүй болоод сүүлдээ шинэ үеийнхаа бүжийг дэгэлдэг болоод сүүлдээ. Тэгээ байж байгаа нөгөө жижигэх маски жижигэх гэдэг чинь айгүй ойр хамт бүжгэлдэг. Жижигэх чинь нөгөө суйсаасаа хөөгцөн шүү дээ мань хүн чинь. Мань хүн чинь суйсаасаа хөөгдөг пууц доод өгөө. Удаа үрээ. Гайгүй хоо. Мань хүн чинь суйсаас за хөөгдөөгүй ирэхгүй юу шилжилт хийгээд ингээд жилийн чөлөө аваад гэж дээ. Окей энэ нөгөө солилцоо ихгүй юу? Суйсаас код хоёрын солилцоо игээд жижигэх код ирэхгүй юу? Кинол гэдэг сургууль. Тэгээ нөгөө мань хүн чинь суйс дээрээд эрэхт нөгөө жижиг цоогийн битээр хамт байсан. Тэгээ бид урд чинь нөгөө нийлж мэлээд суйс дээр очиж нөгөө тэгээ тэр үе чинь нэг анги юм байна шүү дээ одоо. Жижигэх чинь дээдлэх шүү дээ. Гүү. Кодси дээдлэх юм уу? Тийм манай дээдлэл гэсэн байхгүй жижигэх чинь. Тэгээд бид ах トゥ ус болоод тэгээ бид чинь суйс дээр нөгөө хөдөлгөөн хөдөлгөөнжүүлэх биш. Тайсны хөдөлгөөний тэмцээн болж байгаа гэж жижигэх чинь битэрийг авч маагаад тэгээ бид гурав очиж тэмцээнд орж 3 дугаар баримаарнд орж мураад тэгээд бид нар чи айгу зузахгүй. Тэгээ байжсэн нэг өдөр бас нөгөө ингээд шинэ юм ингээд байжсэн чинь нэг өдөр жижигэх залгаа машин угаалгач жижигэх залгаад за чи фантастик дээр гэж сурах дээр. Яач вэ гэдгсэн чинь жижиг яаралтай ирэх хэрэгтэй нэг кино хэлэх гээд байна. Гэтгсэн би машин угаалгач гэсэн юу машин солиод очиж хурдан ээж гэдэг. Машин яг тал угаацсан зогсоож игээд. Тэгээ машин өнөд фантастик дээр яваад очсон чинь баталцаа яах нөгөө манайхан яг бүжгэж авч одоо манайхан чинь баталцаа яах сараа. Машлагны үе байсан уу? Би байсан уу? Чи байгаагүй. Чи байгаагүй. Тэгээ ингээд байцсан чинь бүжгэлцсэн. Фантастик тэр чигээр бүжгэлцсэн. Баталцаа яах сараач дээр бүгд байсан. Тэгэл яваарсан жижигхаа ингээ алдрах малдрах нөгөө таньдаг нөгөө ошуурлын таньдаг байсан. Болохоор энэ залуу гэдэг чи баталцаагаа мэдэн штэ гэд. Тэгээ за чи дээгүүрхээ тайлгаад. Тэгэл дээгүүрхээ тайлаа бороонд ороод тэгэл бүжгэжихгүй. Хагас нүцгэн орсон юм биш үү? Үгүй. Хагас нүцгэн ороод зүгээр күүтгдээсэн байхгүй. Тэгээ күүтгээ тайлгаад. Күүтгээ тайл би бодлогдсон юм чи. Шалдан бодлог. Бодлогоо тайлсан чи. Окей, ер нь төгч чинь өндөр чи хэд цагаан. Үсээ авч чадах уу гэдэг юм би. Юу чадна гэдгсэн чи. Окей. Гэлтэр бахаа бүжгэжлээ. Юу мэддэхгүй. Тексттэй шалгуулт юу ч аваагүй. Тэгэл бүжгэжлээ. Тэгээ би гайхаа байдсан чи. За чи алдрахаа цохол аваад ингээрээ. Одоо ингээд ийм уншлагтаа шүү гэл. Алдрахыг таньдаг байсан чи бус нэг зүс мэддэг. Тэгэл ингээд бужигна юу болоод байгааг мэдэхгүй. Бороо аваагүй. Тэгээ тэнцэн хэсгээ сайн ойлгохгүй хараа. Тэгэд ингээд фэйсбુક дээр нөгөө чатаар мессеж зохиод ирэхгүй. Хин ч машин үзгэвчсэн мэд. Тэгэхээр нууцлаа юм байна. Маш нууцлаараа гэд нууцлж байгаа байх гэж бодлоо. За нөгөө бас нөгөө зохиолынхаа нэр мэрийг хэлэхгүй те. Маш нууц гэх юм за энэ өста амар нууц зохиол байна да. Хүн хэлж болохгүй юм байна гэ. Бараг энэ хажууд хүмүүс ингэх маягтай. Тэгэл аваад зохиолоо уншаал. Тэр үед нэг хамаад мамад нар очиод баярлал. Тэгэл зохиолоо уншаал. Тэгэл бүжигдсэн. Тэгэл тэнцсэн байсан юм хэлээ л дээ. Тэгэл тэрийг хэлэхгүй. Тэгэл ингээд харсан чинь төвдөн дээр баяр бат гэсэн байсан. Тэгэл ингээл чиний нэр байлуу байхгүй л санахгүй. Тэгэл ингээд доош цуулсан байсан. Би одоо бүр санахгүй. Надад бүр бүдгэрчиж тэр үед орсон юм. Надаас амар тодод. Тэгээд баяр бат гэсэн ингээд бүх юм байсан. Тэгэл бужигнаал тэгэл чим ирээл. Тэгэл уншлаа. Тэгэл тэр авиг ингээд яг ингээд ойлгохгүй. Ухаж за яг ийм юм болоод байна. Одоо л ингээд за ийм юм болж ийм юм болж за ингэн тэгнэ гэдэг нөгөө өөрөө дотор нь байгаа учраас тэр үед ингээд юу болоод байгааг мэдэхгүй байж байгаа л тэгэл дуусчих. Тэгэл нийтэн дээр чамтаа алхчихсан санаж байна. Тэ. Ер нь ингээд одоо нэг юу машинуудад ингээд анхны чи ерөөхдөө бас бүрэн хэмжээний гол дүрийн одоо уран бүтээл жүжигчин болчиход. Тийм мэрэгжлийн жүжигчин болчиход тийм байна. Тэнгүүд хүндрэлтэй зүйлс ер нь юу байв? Яг тэнд тоглож байхад чи яг шантарч юу? Ер нь юу бодогдчихсэн? Голд нь бол нэг шантарсан. Нэг амар шантарсан. Яг шиг нэг санаж нэг хоёул нөгөө ямар амар юм бэ нөгөө партнер нь өөдөөс харсан. Яг нөгөө яг партнер маань өөдөөс харсан байж. Нөгөө яг нөгөө хоёул нөгөө аг анхуулт нөгөө би нэг устаас аваад ордон ш. За тий анхны сцен байлаа тий. Үгүй биш ээ. Сценд давхуулсан биш нөгөө хоёул нөгөө харж мардаг авахулсан. Шуураа орж ирдгээс өмнө тий шуураа орж ирдгийг асгадаг. Өмнө нэг хоёул нэг ингээд нэг яг хаалга онгоолгоод нэг амар олон дүүбэлсэн бохгүй тэрийг. Текстгүй хэсгийг. Текстгүй нэг тэр дүүб. Тий чи одоо яг нөгөө яг танаа өрөөлөө ороход нөгөө юм оо гэдэг юм биш. Болдгүй тэр нэг хийв. Ямар ч текстгүй нэ. Тэгээд тэрийг чи нэг арай нэг авчаад бэдсэн чи нөгөө санжил нөгөө ах нарын өрөө бидний өрөө чи тустай байсан нөгөө юу. Тэгэл бэдсэн чи идлийн өрөө ингээл. Боо юм боллоо.
Энэ нэг юм яах гэж авчирсан. Энэ юу нь юу юм? Хоёрын сургуулийн хулгайч юу яах гэж авчирсан. Энэ нэг жүжигчин юм уу юм уу хагастан муу гэл шааглаа бүр. Тэрнээс би орон дээр ингээд сонсоод бүр ингээд гимшээ шүнжэнгөө бодоод буугаад бүрстэ бүр за хоёр нь боли би юу жүжигчин биш юм би боли болохгүй болж бүжгээ хийгээд үг бол 8-аа хийгээд зөөгч хийгээд амьдрын гэхэд бүр тэргээр тулаад тэргүй хоорно шүү дээ нэлээд мужигсан бохгүй. Тэгэл би ч нөгөө гол намайг хараад загинчвал би одоо ингээд болохгүй л үйлчих гэдэг шүү дээ. Харахгүй өрнө ингээд байхаар амар хэцүү нөгөө хайрч хүндэлдэг нөгөө ах нар нөгөө нээлч нар шуугаад. Тэгэл за хоёр нь яах стон бол гээл тэгэл тэндээс нэг юм сэхэл аваад алтрахтаа тулж очивол алтрахаа яах вэ? Түнж байгаа ойлгохгүй. За энэ хэсэг бол ингээд харгалчлаа. Энэ хэсгийг ойлгохгүй. Тэгэл алтрахтаа ингээд буцаад жижиг яхаа за жижиг яхаа хойлоо арай ойр их хүмүүсүүдтэй жижиг яхаа яах вэ хойлоо жижиг яхаа минь ажиллаар байсан яах вэ гэл ингээд нөгөө хэвтэйгээ тулаад ажиллаад жоохон юм. Тэгээ байж итл нэг арай гайг болол. Тэгэл ингээд кинод ус тэр хэсэг амар хэцүүсэн. Тэрнээс хоошоо бол гайгүй. Тэгэд ингээд нэг жоохон дундаас ингээ юмнуудаа ойлгоод. Гэхдээ л ер нь бол машинуудыг жоохон бүдэг бадаг штеп. Юу болоод байгааг нь ойлгохдохгүй. Гэхдээ л за нэг энэ сценүүдийг нэг тэмдэглэсэн байсан. За энэ сценийг тэгээд явчихна гэж нэг ботцсон байсан юмнуудаа бол яг өөрийнхөө хэмжээнд л бас нэг хичээсэн. Аймгийн амар алдсан юм гээл яг тэр чамтай ингээд мөргөлддөг яг тэр нэг хэсэг текст гэсэн амар хэцүү. Харин нэг тийм үеуд ер нь байна. Яг нэг тийм нэг тилтер нэг болохоо олчих нэг. Би бас гоё чамаг бас урлагт байгаад чинь яг баярлалтай шүү. Яг тийм бид нар гоё үг хэлмээр санагтаад. Ягаад тэгэхээр одоо яг нэг юм яг бүх юм нь ингээд төгс ахгүй те царай зүс би хаа яг ийм хүн ховор штэ ихэд би штэ пичака би тэгээд яг нөө би машинууцын нэг хэсгийг сандаг байхгүй би нөө тэнд байрладаггүй байсан штэ таад байрладаг тэгээ би яг нэг зурган дээр ингээд ирсэн чинь ах нар дуталтгүй нааш чамд гоё үзүүлээ гэлдэг байхгүй тэгэл өрөөнд нарсан чи чиний нөө нэг юм юмаа ингээд ярдсан штэ бороо гитлээ тайлдаг тэрий чи ингээд үтсэн чи би гэл бүр яалцчихгүй тэгээд тэр дараа нь ингээд хүмүүс үцгэд ч гэсэн яг нэг тгийж авч ийсэн тэр ер нь бас ийм гоё жүжигчин байгаад бас мэдээ баярлалтай шүү. Тэгээд бас гоё залуучуудаа урам өгдөгтэй стори бүх юм чинь ингээл янз бүрийн рекламадад ингээд байхгүй айлуулахгүй зөв үлгэр дуурайл өгдөгтэй бас карантинаар ийм сайхан байна. Бас олон хүн энэ ойр зөв амтнэр магтуулаг нь хөс шууд хөс жоохон тийм ичиг маягтай ойр гисээс баярлалтай шүү. За энийг дуусгаад гиснээс олонний танил болсон гэдэг мэдрэмжийг хизээ авчээ. Яг л нөгөө бол машинууцын ард ирсэн. Машинууцын ард. Гэхдээ яг шинэ үед байхад бас мэддэг байсан. Айгүй хөрг мэддэг байсан. Тийм шүү. Манай найзууд би одоо нэрийг хэлээд өгөхөө. Тийм олонний танил бол айгүй бол болоогүй. Гэхдээ шинэ үеэс бол амар гоё юм сурсан. Амар тийм шүү. Олонний танил болоогүй зөв хүн мэддэг болсон. Амар гоё. Амар өдрөө гардаг, ард нь бүжгэлдэг, урд нь бүжгэлдэг. Тийм. Өөрөө ч юм сурсан. Тэндээс амар их юм сурсан. Шинэ үеэс амар их сурсан. Тэнд суперстар одоо юу гэдэг тийм амар лаг олонний бүр юм олонний танил болоогүй ч гэсэн тодорхой хэмжээнд хүрээнд амар хүн мэддэг. Одоо ч гэсэн амар гоё юм чамайг шинэ үеийн чинь байхаа чинь дэмждэг шүү гэдэг мессеж амар хэрдэг. Тэр нь би амар гоё баярлдаг байхгүй. Окей би тэндээс амар гоё хамт олонтой байсан тий. Тэндээс би хамт олон донд яаж байхыг сурсан. За тайзан дээр яаж байх ёстой юм тий. Одоо би ингээ арга хэмжээнд хөтэлдэг бүх юм л ерөөсөө тэр шинэ үеэс холбоотой улбаатай. Тэгэхээр тэнд айгүй олон юм яг олонний танил болоогүй ч гэсэн олон хүмүүс мэддэг болсон. Бүр яг олонний танил одоо л яг ингэ хэлгээд жоохон зарим хүмүүс энэний олонний танил гэж юу гэдэг гэсэн ч гэсэн тодорхой хэмжээнд хүн мэдчихэж байгаа. Одоо чамаагч мэдчихэж байгаа, намаагч мэдчихэж байгаа хүмүүсийн танил болсон. Хүн ирэхэд нэг харддаг болсон. Шинэ үед байхад автобусанд ч гэсэн одоо нөгөө тоглолтод дуусаад үйлдвэрчгийн тоглолт дуусаад 4 замын автобусанд суугаад харин шүү дээ өөр юм. Автобусанд суугаад хойдлын суугаад урд суусан хоёр хүн тоглолт үгүй таниланцар болцсон уу? Биш тэрийг мэдгүй үгүй тэр нь биш. Автобус мартсан сууж би хамаагүй байсан. Надад нэг тийм амар амбиц байгаагүй. Тэгээд тоглолтондоо оршоод амар гоё урд мурд бүжгэлжэл ганц хоёр амир дээр орж гарчаал автобус суугаа хараад автобусны хойд суухаар урд хоёр суусан хүн шинэ үеийн тоглолтыг үзээ гарсан байдаг байхгүй. Тэн дээр миний нэр миний яриа явахаар ингэ би амар гоё баярлдаг гэсэн байхгүй. Ямар гоё юм бэ те. Тэнд чинь нөгөө ингэ боо явах чинь нэг тэгдэг гэсэн. Од гэ. Одооноос чамайг од гэнэ. Одын од гэсэн нэг шиг манай боо явах надад гэсэн. Намайг од гэдэг байсан. Од хоёр кура маал гэдэг байсан. Тэгээс од гэж бол яг нэрлэдэг байсан. Тэгээ чамайг од гэж яа. Тайзны нэр чи од болгоё. Чамайг од гэж дуудчих тайзан дээр. Тэгээ нөгөө одоо ингээрээ одоо ийм гэдэг ингээ нөгөө нэр хэлээдсэн. Тэгээ нөгөө сүүлд ингээ бүжиг мүжиндээжсэн. Од инхчин од гэж үзүүлбэр үзүүлэхэд ингэдээсэн. Автобусанд суугаа явжсэн уртлын хоёр хүн тэр шинэ үед од гээ хоёр залуу ороод ирчихжээ гээд ярихад ёо гэрлүүгээ харих хооронд зүгээр бүр тэр хоёроо дахиад жоох юм ярьчих юм. Үндэ амар гоё те. Биш те. Би нэг хатан дээр зүү.
Хилчмээр байна чи. Би үндэ хилч. Голоор нь ороод ярьж байна. Босоод баг босоод урд нэг суудлаа юмсаа болоо уртна. Баг зогсчмоор байгаа юм чи. Яг үндэ ингээд дотор нэг тийм нэг оюутан хөвгдөж амар гоё юм чи. Today Монголд би ардчихсан үү? Тэр одоо ч би сандаг байх. Яг тийм юм болсон. Нэг автосан бодолж байгаа дээдлэлт нэгдэг болох юм ингээд. Бүр яг үндэ хоёр хүн үзчихвэл баярлаа. Амар гоё урамтай юм чи. Тэгээ яг үндэ бол босч очоод суудалгүй ч гэсэн тэн дээр очоод ингээд урталт нэг зогсчмоор байгаа юм чи. Биштэй гэж харуулах гэдэг амар гоё. Тэрний автобусанд сууж ичих мичих надад тийм байдаг болохоор. Тэгээд тэрнээс хойш бол яг машинаас тоглоод бол ингээд нийт масс бол мэддэг болсон. За ийм жижигчин ер нь байд юм биш үү гэдэг нөгөө киноч бас нөгөө айл болгоны дэлгэцэн дээр кино театрт яг ингээд очиод цаг 30 минут яг тэрийг 2 цаг яг тэр хүнийг ингээд харчаад өөр ирэхгүй нөгөө хамаатны хүн шиг болоод таньдаг болоод мэддэг болчихсон юм байна л да. Тэгэхээр дэлгэцэн уран бүтээд бол илүү илүү шууд хүрдэг. Тэгэхээр яг одоо тэр олны тань за машинууцын дараа тэг хүмүүст илүү масс танигдсан од өмнө нь байсан за бүр нөгөө зөөгчөө хийжсэн од хоёул шинэ үеэс өмнөхийгээр од хоёрын дунд өөрчлөлт байгаа юу? Ялгаа гарсан уу? Яг хэсгэн зур бол яг машинууцын ард бол хэсгэн зур бол жоох эвдрэх гэжсэн. Амар мохоо эвдрэх гэжсэн. Ингээ хүн болгоо ингээд хүү гэдэг ингээд амар сонио юм тий. Хүн болгоо хүү ингээд гитлэг чинь тайлсаж юм мэднэ. Ингээ гоё гэл ингээд яг үндэ бол гудамжин зүрөөд гэж орилжсэн шүү дээ тэр үед. Нэр би тийм мэдрэмж авч үзсэн юм баггүй. Би авч үзсэн юм баггүй. Нэр гэд нөгөө орилжсэн үе надад байдаг байхгүй. Би тийм мэдрэмжийг авч үзсэн болохоор одоо ингээд харахад тэр үе бас амар гоё байхгүй. Тэгээд оюутан байсан тийм зөөгч байсан тийм одоо нөгөө энэ л нойлоос ихсэн хүүхд тийм мэдрэмж амар гоё юм чи. Таарс хүн болон магтаал ингээд харч сүултээ хүн ингээ өөр их гэж жоохон эвдрэгчээд юм бэл. Тэгээ яг ингээл гудамжид октод гэж ориж мөрлөл тэ. Тэр гоё мэдрэмжийг аваад фантаст руу яваа ороо байжсэн чи. Студ жоохон муухай байжсэн чи ах нар. Наа хогоо шүрд гэдгийгсэн байхгүй. Хогоо шүрд бүнд студ цэвэрлээ гэд. Тэгээ би ингээ хогоо шүрд бисээ болон гадаалж ирсэн шүү дээ гэж бодлоо. Студ сая гурав хогоо орилсон шүү дээ. Студиго хогийг шүрдэд тэгээ байжсэн дараа нь би ингээ дотор болж дотор халж ирсэн. Тэгсэн чинь тэр маань одоогийн ах нар намайг ингэж байранд байлгаж те болоогүй шүү чамд өшөө гоё юм байгаа байранд байлгажсэн. Яг тэрний дараахан үйл явдал дээр бас нэг ажил дээр бөөгөөрл морлоод бас нэг жоохон тийм хөө юм болсон. Баярын хэлсэн үг надад амар нөлөөжсөн байхгүй. Тэр юу вэ гэсэн чи баярах одоо яг энэ үг хэлж болох юм болоо баярах хэцүү ан гэдэг кино тоглоод ээжтэйгээ хэлдэжсэн ах нь. Машинуус тоглосон чи юм биш шүү. Гэтэ чи муухай ажлаад эвдрээ те архитаар суугаад ингээ яваад байгаа юм бишээ те сануулж хэлж байна бөөндө нэг хамт болно те чамайг хамгаалж байна миний дүү ийм байдэн шүү ах нь энэ хэмжээнд хүрээд аныг алдсан одоо би ээжээс ингээ уучлалгүйгээд хэлжсэнээс би уучлалгүйцсэн те одоо том болсон юм чи мэдээж ах нар тэр намайг ах нар амар гоё дарж амар гоё барьсан тэр нь одоо миний байгаа одын одоо байгаа од гэхдээ энэ бол дарамт биш энэ амар гоё ийм гоё барилт тахгүй нөгөө юм би тийм амар гоё ухаанаар тэгсэн. Ягаад гэвэл нөгөө ах нар чи яг нэг үе нэг бөөндөө нөгөө ингээд сэхэд нэг дарацсан. Тэгээд намайг яг эвдэрх гэж чинь. Тийм байж миний дөө болоогүй. Энээс илүү юм бид нар хүлээж байгаа. Чи энээс гоё байна гэ яг нөгөө тэнэг дээр маань амар гоё зөвлөд амар гоё ярилцаад гэтээ би эвдрээгүй л тэг эвдрэх гэжээс би ч өөрийгөө ингээд харж би ингээд хүн болгон тэгээд хүн ингэдэг л юм билээ бас. Гэхдээ яг тэр үед нь амар гоё үед нь ах нар намайг бариад ингээд таглаад ингээд юм шүү миний дөө ийм учиртай. Зарим үед ингэж зарим үед ингэж. Ах нь ингэж явсан үе би чи тэгж явсан үе чи одоо эхлэх гээд байна. Тэгэхээр битгийгээд юм нөгөө хэрүүл маргаан тэмцэл эвдэрж тий алдаж онож архинд орж ингээд муу хүмүүстэй нийлэх биш. Тэрнээс өмнө аягүй гоё хамгаалцсан ах нар. Тэгээд тэрийг ингээ авцсан да одоо ч гэсэн аягүй баяртай байдаг. Зүг. Харин нэр яг ерөнхийдөө яг тэгж харагддаг л та фантастик гэх тэгэхээр бүгдээрээ цуглаараа тэ нэг хүчтэй. Тэгэхээр надад ингэж харагдаад байна юм тийм хитэн өөрсдийнхөө очих одоо чиний хувьд ярихад би нэг тэр хэмжээний жүжигчин болно гэдгийг төлөвлөчихсөн. Тэгэхээр тэндээ хүрэхийн тулд чи яг юунд орох хэвтэй юм те ямар нэвтрүүлэгт орох юм гэдэг чинь хүртэл яг үнийг хэлэхэд би бас энэ нэвтрүүлэгт одыг авах гэж бас их юм болсон. Тийм. Гэтэ яг шинэ уран бүтээлтэй мэдээж байгаа хэр баргийн юмд ороод байдаггүй юм. Тэгээ тэр чинь бас айгүй гоё санагцаа. Жүжигчин байхын одоо хамгийн гоё мэдрэмж нь яг чи одоо ямар үед авт юм бэ? Яг энэ мэрэгчлэрээ ямар үед бахархдаг вэ? Яг одоо л юм
одоо хуучин бол нэг ингээл үлгчний хаалга ташилдаг л те зураг авахулъя гэдэг мэдрэмжтэй ингээл хүмүүсийн урам гоё урам бүтээч шүү гэдэг мэдрэмж гээс илүү одоо ингээ ботхоор зүгээр ээж намайг үзээд ингээд баярлаа сууж байгаа амар гоё. Тэр мэдрэмж л амар гоё. Манай ээж чинь ингээд миний хит ч төв би хэлсэн шүү дээ. Хит ч миний юмыг одоо бүгдийг нь миний текстийг мэднэ. Одоо ч тоогсон жүжиг гэх бүгдийг нь хит үзснийг мэддэг. Одоо би чинь дээр хоёр гिचтэй хідэн зэнэр нь бүгд тэгэл эмээ хүүчин гарч ийна гэхээр ээж юу ч хийжсэн хурж ирээд үздэг. Хід үзсэн байсан ч үздэг. Тэр мэдрэмж нь амар гоё байхгүй. Яг ингээд ээж ингээд намайг үзээд ингээд хүүгээрээ бахархаад тэгээд нөгөө сайн нөгөө манайх засвар масвар ягээд ингээд би ээж энийг хайлт гэдэг нэг байсан. Ээж энэ дэр уцаар найзуудтайгаа ярьдаг. Энэ миний хүү гэж ингэж ярьдаг. Ээж ингэж бахархах мэдрэмж нь одоо урлагийн мэдрэмж нь хамгийн гоё. Манай хүү мөнгөтэй гэхээс илүү энэ манай хүү кинонд тоглосон. Ингэж юм хийсэн ингээд мөнгөтэй гэж хүүгээ ярихаас илүү энэ миний хүү гэдээ үзүүлчих юм та ингэж бахархаж байгаа нь надад амар гоё. Одоо бол ингээд ирэх харахад за тэр мэдрэмж нь илүү гоё юм байна да тий. Ээж маань одоо нөгөө намайг 6 дугаар ангид авахад намайг дэмжсэн дэмжлэг нь одоо ингээд өргөж өгч байгаа учраас тэр мэдрэмж амар гоё. Кино зураг авалт гэдэг чинь ард нь асар олон хүний хүч хөдөлмөр тий. Тэгээ бас тийм ч амар ажил байдгүй. Цаг нартаа уралдсан тий. Хүнд хэцүү зураг авалтууд зөндөө байдаг. Өвлийн хүйтэн зуны хувцастай тоглох тохиолдол байна тий. Зуны халуунд өвлийн хувцастай за мэдгүй ингээ зөндөө тохиолдол байдаг. Тэгэхээр чиний хувьд одоо хамгийн хүнд гэх юм уу? Ер нь тоглоход бас хэцүү байсан сценүүд аль кинон дээр ямар уран бүтээл дээр байна? Ер нь тэр үедээ яг яаж өөрийгөө зоригжуулдаг юм бэ? Яг угаасаа нөгөө чаргалын мэддэг болохоор зовлонгийн бол давчин гэж боддог байхгүй би бол. Ард нь би. Тий. Энэний ард бол гарна. Тэнд даарах нь, өвдөх нь, зовх нь бол сонь биш. Тэрний ард гарсан чаргалыг би мэдэрсэн учраас надаа өгсөн баас гэж боддог байхгүй. Миний хувьд бол өгсөн хусна гэл аахгүй гэтээ мэдээж айдаг. Нөгөө тамирах хэлдэг энэ зүгээр мотор гэхэд одыг юу ч хийлгэнэ гэдэг байхгүй. Тэгээ нөгөө мотор гэхээс өмнө би бол угсаа айгаад байдаг юу ч байсан. Одоо нөгөө ямар нэг юм эрсдэлтэй төрөгч гэдэг юм уу те ингээ айгааддаг гэж. Тэгээд тэр ингээ тамирах ингээ надад солоор үйж байгаа л за авъя гэлцээ за гэлцээ мотор гэдэг би шууд үсэрдэг ч юм уу ордог ч юм уу тийг шууд хийх хэмжээнд байдаг гинэ. Камерлогоо ингээл тийм хэмжээнд байдаг гинэ. Тэгэхээр яг нөгөө хөсөөсөг давах зүйл учраас одоо жаргалын удаан зовлонгийн дөргөн дээр гээл би бол зүтгэдэг. Тэгэл угаасаа фантастик юм аа. Одоо би ганцаараа биш учраас маш олон хүмүүс тийм байгаа учраас бүгд хамтал ядарч байгаа, бүгд хамтал зовж байгаа учраас би бол энэ бол миний ажил гэж боддог. Тэгэл би давж гарахыг хичээдэг. Хүнд хэцүү юм гэвэл мэдээж одоо би нөгөө камерын өмнө ганцаараа байгаад хэцүү байсан үед бол би амар олон жишээ нь одоо машинус нэгээс нь ахуулаад ярихад машинус нэг нөгөө гяндангийн хэсэг аягүй хэцүү. Чамаас захиардаг сцен. Сэлгмаа өгсөн гинэ. Угаа сэлгмаа жирэмсэн гинэ би болно гэдэг. Би болно гэдэг. Тэр сценийг авахд тэр чинь гяндангийн зураг авалт байсан. Яг гянданд нь авсан баг. Амар бөхчм. Амар юм нөгөө тэр чинь нэг хүн байдаг. Нэг хүн өөд ингээ бөхчмдөг чихтэй юм. Амар сонин үнэтэй юм амар хэцүү газар байсан. Яг хүмүүс ордог. Яг хүмүүс нэг ордог газар. Тэгээ тэнд дотор тавуулаа. Сцен авахулна. Тэр хүн амар хэцүү байсан. Нэгт юм байсан. Авт нөгөө яаж байгаа нөгөө тэр үед нөгөө бас нөгөө мэдрэмж ирж гэдэг юм уу те. Нөгөө тоглолт нь бас аюу хэцүү байсан. Тэгэхээр ингээ тэр аюуэр ийм сэтгэл зүйд амар сонир байгаадс нөгөө орж авж байгаа газар. Ихтэй ах нар ингээм хамт байгаа хүмүүс байгаа учраас тэр бол асуудал биш. Одоо нөгөө домлол гарч байгаа юм л да. Биш ингээ ороо гарсан тооцоо ингээ дахиж ийш орохгүй. Ингээ домлоод гардаг угаасаа тиймэрхүү юм бол асуудал байхгүй. Бас хэцүү юм гэвэл хэцүү байсан зүйл гэвэл нөгөө зүрхний хилэн дээр нөгөө мөс рүү цөмөрж ороод мөсөн доогоор ингээ гулгаад тэгээд баярах татж гарч ирдэг хөөх. Нэрнгээсээ тэгж явсан юм. Тэрийг хавар авсан байхгүй. Хавар аваад уулын ус буугаад мөс хайлаг байсан. Уулын ус буугаад хөлтөөд ингээд одоо 3 м юм 2 юм хавцлээсэн байхгүй. Тэгээд голд нь би ороод тэгээд доороо мөстөв. Тэгээд би ингээд босгоор гарч ин босхгүй болохоор доороо ингээд
ингээ бүтэн мөстэй. Гол нь амар хүүтэн бохгүй. Мөстө ус Мөстөө байхгүй. ус байгаа ингээ ус ингээ голоор урсж байгаа. Эндээ мөстөө ингээ юм хавцал бохгүй. Уулын гол ингээ уулын Чи усан дотор орчиж байгаа юм уу? ингээ суухаар орно. Ингээ гарч ирнэ. Усан хөөхөт ус. Тий. Аюул нь хүүтэн бохгүй. Амар хүүтэн бохгүй. Тэгээ уулын ус 3 сард сая 4 сард амар хүүтэн. Тэгээ нөгөө би доошоо орно. Тэгээ ингээ гарч ирэхээр ингээ толгоо гарч ирнэ. Ингээ доошоо орж ирэхээр баяраа гарч ирээд шилэн үрнэс татж байгаа тэгээд тэгээ гараад ирдэг байхгүй. Тэр болтол би ингээ хүлээж өдөө. Гэт тэр нь амар. Тэгсэн чинь хамгийн амар тэр үед чинь нөгөө зураг авалтна. Ийм чинээлийн ягаан үстэй дэлгэдэг байхгүй. Миний дүрийн хувцас үстэй дэл. Үстэй дэлийг норохоор нөгөөдөг чинь болохгүй гээд үстэй дэлийг аваад нөгөө юм нөгөө даун чинээл ягаан яг адилхан хүнд юу хийгээд үснүүдийн энд нь эргүүлж ингэж хийгээд харагдахаар нэгээд тэгээ тийм нэг юм та 3 сар тэгээд нэг 3 хоног 4 хоног халуурлууд тэр хамгийн сүүлийн зураг авалт байсан. Тэгээд тэр бол нөгөө биеийн хувьд бол амар хүнд. Гэхдээ одоо ингээ харахаар амар гоё зураг авалтна. Одоо тэгээ тэмээс гоё харагдчих. Бурхан тийм бурхан болж өгд. Гаас дажгүй шүү. Тэгж даарсан гэхэд бас дажгүй шүү гэдэг. Тиймэрхүү юмнууд бол тийг амартай за ингэж байгаа яг ард нь гарах л бахтаа л гэж боддог тий. Тиймэрхүү бол яг би бизнесийн хувьд бол хүнд хэцүү юмуд бол за нэг 90 хүн болсон хань. Одоо нэг спортоор хичээлдэг хань. Бас нэг давнаа л гэж боддоо шүү дээ. Миний ажил юм чинь гэж. Ажил гэж авдаг. Одоо би нөгөө олонний танил болохоо тий. Одоо зурагтаар гарахын донд туссандаа кино тоглож байгаа биш шүү дээ. Энэ чинь уран бүтээл энэ миний ажил гэж хүндлэж тий. Энэ бидний зорилго арай бол. Тийм учраас би нэг хин. Энэ миний болон бидний зорилгоны жижигхэн нэг хэсэг гээл зүтгэж хэрэгтэй гэж. Тийм. Тэгээ нөгөө Барсаахан ярддаг юм байдаг шүү дээ. Одоо хүртэл нөгөө 18 нас дээр чи нөгөө Коток дээр зураг аваад өөрийн яг нөгөө эдэр 9 үе. Парк дээр Коток дээр нөгөө яаж яг нөгөө ганган залууч юм хавар намрын болтойтой оролтоо тэгээ дотор юм сэвдэрч юу ч л нэмэг тэгээ тендер лантаа мөсөн дээр ёо шөнийн 4 цаг мөстөө шингэнгөө зураг авсан. Тэгээ дээр канкита тэгээ хайр дурлал тоглоно. Тэгээ мотор гэхээс өмнө үлбис юм байдаг гэсэн. Хүнтэж өгөх. Цай нөгөө кино гүрхэн цай үлбис юм. Мотор гэх юм. Ваа, дээр гоё залуу. Энэ одоо авир тийм. Яг энэ зураг авалтын үн бүст үлбис юм байдаг гэсэн. Тэгээ мотор цайгаа нэг өөж өгөө тэгээ ингээ юу шүлээг. Баяр гол нь хайр тэнэг өмнө хэсгийн мэсцэн дээр нөгөө дулаахан нэг өдрөнөөс болох нэг юм гадах хүртэх мөртөх нэг ингээд болтой тэгээд гангалцсан. Тэрэндээ байхгүй, тэрэндээ оройн зурагтай тэгээд. Тэр мөр бол ингээд би бизнесийн хувьд бол амар хүндчихсэн. Гоё. Тэгэхээр яг нэг ажиллал гэж авдаг. Хэлэхэд байгаа санаа нь бол ингээд бас жижигхэн том зорилго юм жижигхэн хэсэг шүү гээл авчихад бол ард нь тэгээ гардаг да бөөндөж одоо манай талын хүн шүү. Юунд одын хувьд сошиалыг ер нь яг юу гэж үздэг вэ? Ер нь хэр идэвхтэй вэ? Жохон итэх муутай. Айгуу жохон мангардуу хөдөлдөг юм шиг санагддаг надад. Өөрөөөртөө. Ямар тийм. Тэгээд заримдаа хийждэг. Чи нэг хэрүүлж байрыг харагдаад ах юм. Сошиал гэрнэ. Яг нэг вино бэкцээ. Үсэн жоох юм. Сошиал уу? Цаанаас хэрүүлдэг. Яг сошиал яг одоо нөгөө ийм ер нь бол тийм гоё бол хөдөлж чаддаг. Нэг тийм нэг юм гоё. Чими бол ингээм амар гоё хөдөлдөг байхгүй. Ялангуяа ийм сошиал чин, ялангуяа Instagram бол нэг эмэгтэй хүмүүс зориулсан юм аппликейшн. Яг тийм сегменттэй тий. Яг тийм эмэгтэй хүмүүс ингэж ашиглавал айгүй гоё. Нөгөө фильтрч гэдэг юм одоо нөгөө story чинь эмэгтэй хүмүүст амар гоё. Эрэгтэй хүмүүст тийм амар сонирн бохгүй. Тэгэхээр би айгүй жоохон муухай хөдөлдөг гэж санагдав. Гэхдээ яг дэжгүй. Яг ирчүүд дондоо бас гайгүй. Хэдэн дагагчтай надаа Instagram дээр? 210 хэд үү? 210 дөө. Угаасаа од юм чаар тий. Чиний нэрээ Instagram гарч байгаа манайхан үзчихвэл манай одыг бас дагаарай. Яа тийм нэг гоё ял дагдаг. Гэхдээ би ингэж боддог. Яг сошиал хаяг дээр бол бүх юмаа бас нэг жоохон би нөгөө латинээр бичдэг гэсэн. Одоо бүх юмаа кириллээр бичдэг. Гэтэ кириллээр бичээд 5 6 жил болж байна уу да. Манай нэг ихчгүй за чи ямааг аягүй олон хүмүүс тагж байгаа тий. Айл болох л. Одоо нэг гол миний бүх пост тий комент юу гэдэг бүгд яг хувь чатууд бол мэдээж хамаагүй. Бүх постууд Instagram ч вэ, Facebook ч вэ сүүлийн 5 жил бол 5-6 жил бол бүгд монголоор. Тэгэхээр бас нэг арай нэг юм одоо ч ингэ сурцсан ингэ badge постоод ингэ хийж та гэд ингэ хийгээд айгу олон жил болсон болохоор надад. Энд зүгээр л тийм зүгээр л гэж. Зүгээр л хийж идэггүй эсвэл бол
За өөрийнхөө нөгөө ирээдүйн одоо нэг харсан байгаа даа шүү дээ. Тэрэндээ зориул за би ийм пост оруулах, ийм пост оруулахгүй гэж. Ямар ч юм байхгүй. Ер нь ингээл гоё манай найз одоо нөгөө өдөр тутмаа л хийн, өдөр тутмаа хийн. Тэгээ заримдаа нөгөө гэрээтэй ганц хоёр компаниуд бол мэдээж бол байгаа. Гэхдээ нөгөө та нар шиг тийм амар олон бол биш. Гэхдээ бас тэрнээс гадна гэрээтэй ажилладаг нэг 4-5 компани бол байгаа мэдээж нөгөө одоо төлбөр тооцоогоо хийдэг. Тэрнээс гадна нөгөө бэлэг гэхээр ингээ ирдэг би бол аль авахгүй хичээдэг. Гэхдээ танил буюу одоо танил одоо миний найзуудын бизнес байвал би дэмждэг. Энэ юм шүүгээ ингээ хийхээр хүмүүс тоохоо нөө зах шиг харагдаад байж магадгүй заримдаа. Гэхдээ манай найзын юм болохоор би дэмжихээс аргагүй. Би энэс нэг стори хийж 500 сая төгрөг аваад яах юм бэ? Найзынхаа юмыг би хийцэн тэр. Нэг бол одоо хийн. Нэг бусудаа чинь. Инхээр бас жоохон заримдаа зах шиг болчих гээд байт. Тэгэн гол заримдаа найзтай одоо жоохон байж байгаад нэг хийя гэдэг нэг найзтай хэлж хэмжээний тэгж ашигладаг. Хит бас нөгөө хит бүх юм сурчлаад тахаар нөгөө инфлюенсер гэхээр нөгөө худалдаач гэдэг шиг би бол инфлюенсер биш ч гэслээ тодорхой хэмжээний найзуудынхаа бизнесийг дэмжих юм дээр. Гол харин муу юм шүү. Тий. Одоо ч битгэхгүй тийч нөлөөлөхгүй байна. Би харин бодоод байхгүй. Яг түрүүлсэн шүү дээ. Бидний бол ажил өөрөө хүнд ингээд зүгээр л ажиллая гэж явж байгаа хүмүүс байна. Тэгэхээр тэр нь өөрөө биднийг хүмүүс таниулаад байгаа тий. Тэгэнгүүт яалтчгүй нөгөө олон хүн дагаад байгаа болохоор олон хүн чамаас хамааралтай болоод байна шүү дээ. Чи олон хүнд нөлөөлөд байна шүү дээ. Тэгэхээр яг нөлөөлөгч гэдэг утгаар нь авах юм бол мөн байгаа юм л да. Тэрнээс биш одоо Монголд одоо нэг хүмүүсийн харил ярьдгаар тий айгуу сонио. Тэгэхээр би нэг тэгж амир тэгдэггүй. Тодорхой хэмжээний одоо хүн амьдарч байгаа учраас гэрээтэй компаниуд байгаа. Сошиал дээр хамтран ажилладаг. Бас гэрээгүй ч гэсэн найзууд юмнууд байгаа. Тэднийг хайлуулах дэмжин. Одоо жишээлбэл одоо сошиал подкаст одоо найзын чамд дээр дэмжил гэж. Тэ? Одоо бас төлөвний юм маань бас юм гоё юм хийж байгаа. За бас зочноор орж байгаа тодорхой хэмжээний баярлж байгаа айгаа гоё. Окей. Бас цөөхөд 12хан зочин аавна гэсэн. Тэрний нэг нь бий вэ гэдэг чинь миний хувьд бол бас гоё байхгүй. Окей гоё. Төлгөө маань бас төлгөөнд бас хүлэгдэж чинь тэ. Төлгөө 12хан зочныхоо нэг нь намайг болно гэдэг чинь би бас гоё хувцас өмсөд ирээ гэдэг чинь костюм өмсөж шнаа гэдэг чинь би хувцас бэлдээд хийж гинэ гэдэг чинь намайг хүндэлсэндээ адилхан би чамайг хүндлээл дэмжил ирж байгаа. Энэ бол бас нэг жижигхэн дэмжлэгийн нэг хэлбэр. Тэгэн шиг л би Instagram сошиал ертөнд ашигладаг. Тэгнээс илүү одоо сайгүй нэг том асуудал. Хамаатны дүүнэр үеэлүүд хайгуудтай болоод. Хаягтай болоод. Тэгэхээр одоо асуудал гэхээр одоо нөгөө ийм байгаад. Муу мухай хар бараа юм шеэрлэж, муу мухай хэл ам хийж одоо хараал ерөөл юм хэлж гэдэг юм уу те. Ийм хар бараан зүйлийг фэйсбүүкээс ер нь бол ингээ арчаад хайцсан. Ер нь бол ингээ дахиж би шеэрлдэггүй, хэрүүл ам хийдэггүй, айлуулах муу мухай юм шеэрлдэггүй, жоохон эрэг. Яагаад гэвэл манай үеэлдүү, манай ээжийн дүүнрийн хүүхдүүд, манай ихчийн хүүхдийн дүүнэр үзэж байгаа учраас үзээд ирсэн учраас одоо би тэрэн дээрээ тим цэндүүрүүл тавьдаг. Айлуулах хар бараан айлгал гоёгийн хэлхтэй юм байна. За яг хоо сошиал сторигоор маазрах нь бол маазарна. Гэл тэр хэмжээнд л аль жоохон эрэг барих гэж байдаг. Харин надаас яг тэгж хийжсэн нөгөө нэг хүн би зүгээр ингээд нэг газар ингээд үйлчлүүлэхэд хүмүүс стори хийгээд өгөөч гэдэг юм айгүй хэрдэг байхгүй. Тэнгүүд ингээд надад гинт айгүй сонь сагдаа би нэг стори хийжсэн юм аа. Одоо би яг нэг юм зах юм уу тий би зүгээр ингээд нэг газар үйлчлүүлж болохоо байц юм уу гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүс тийж байхгүй нэг ч биш нэг 2 3 юу сүртэй юм. Чи нэг ингээд нэг 24 цаг байгаад устчих юм яад энэ газараа дэмжиж хийгээд өчөж. Гэт тэгээ би бодож байгаа байхгүй. Үгүй би энэ газрыг хийчих болно. Тэ эргээд тэр чинь нэг юм хүнсний газар байсан. Тэгэнгүүт эргээд тэр газар дээр асуудал гарвал яах юм те. Эргээд нөгөө дөлгөөнөгийн намайг айгүй олон хүн дагж байгаа. Тэгэнгүүт нэг юм хариуцлага болж байгаа. Нөгөө дөлгөөнөгийн гоё гэдсэн газар очисон чинь гиз өвдчихлөө. Дөлгөөнөгийн гоё гисэн юмыг аваад хэрэгэлсэн чинь энэ надад таарсангүй. Гэдэг юм ард нь дагж идэг болохоор яалтчгүй хариуцлагатай. За тэгээд нэг бэлэг аваад стори хийнэ гэдэг бол бас маш сайн судалж ийж би бас яг харж байгаад үнэхээр том үнэхээр гоё газрууд байх юм. Одоо гоён ч байх одоо баталгаатай юм тийм. Найдвартай. Эсвэл би өөрөө хэрэгжилж ийсэн хэрэгэлдэг газруудтайгаа гэрээ хийх бас аягүй дуртай байдаг. Би ч яг нэг жоохон ер нь бол ингээл одоо сүүлийн үед нөгөө ингээд чи мэдж байгаа ч нэг юм 40-50 мянган төгрөгийн бэлэг хөрж за хүүхдэд ч өгч юм те ихнэрт ч өгч чамд өгч. Яг гоо тэр хүний сэтгэл нь амар гоё байхгүй. Хийгээд өгчмөр байгаа юм. Тэр хүний ингээд бэлэг өгөхөөр би окей хаав штэ бэлэг юм чинь. Окей баярлаа ямар гоё юм те. Окей ингээд хүн бэлгэсэн шүү ихнэрдээ хүн бэлгэсэн шүү гэд хүүхд өг амар гоё те. Стори хийгээд өгчгөө гин. За би хийгээд өгчөө нэг хийгээд өгчөө. Хийхгүй байхаар бас айгүй хэцүү. Хүний хоос авчих гэдэг. За би хийгээд өгчнө. Хийгээд өгчөнгөт хүмүүс чиний инстаграмыг даах айгүй ядаргаатай. Дандаа захтаа ингэдэг гэдэг нэг юм орж ирнэ гац. Окей. Тэг одоо нөгөө надад ихэхгүй нөгөө хүмүүс нэг орж ирдэг. Нэг тим хэмжээний хэрүүл өгдөн штэ. Тэгэхээр ингээд
тэр хүний бэлэг ингээ хоос авах гэдэг учраас би одоохондоо яах нь тийм шүү авахгүй шүү яах юм бэ те. А гэхдээ заримдаа бол явуулчаа гэдэг. А заримдаа бол үгүй бол хоёул амар нэг үр гэрээ хийчих. Тэгэхээр аюу амар те. Гэрээлчүүл амар. Сардад эдийн стори. За тийм өмнө юм за хоёул ярилцаж болно. Гэрээчүүл аюу амар гэдэг байхгүй. Тэгэхээр юм аль болох би газруудаа бас жоохон гэрээлж ажиллаад байгаа. Тэр чи ер нь ингээд янз бүрийн сэтгэгдэл ирэхэд одоо янз бүрийн сэтгэл ирдэг байх. Хэр чамд нөлөөлдөг вэ? Хэр сэтгэлээр ундаг сэтгэлээр байна? Нөлөөлдөг шүү дээ. Нөлөөлөхгүй. Ёстой яах вэ? Нэг мангар гэдэг. Тэгээ надад яг сэтгэл ингэдэг нөгөө одоо л гайг болцсон. Ер нь нөгөө 18 нас нөгөө машинууд центр үед за энийг хилэмгээ, энийг шулгаа мулгаа гэж ирдэг байсан. Шулгаад үнийн юм чинь би тэгэл төрсөн юм чи ямар би тийм би ямар би ингээ төрөхтэй те тэр гайгүй урт хил байна. Тэр хилийг авнаа. Тэгээд төрсөн юм ааш тий. Наа төрөхөд энэ хил байсан шүү дээ. Тэгээд ч одоо миний бид байсан юмыг би одоо яах юм бэ? Би бол гэтээ засаж байгаа, хичээж байгаа, амар хичээдэг. Хичээж байгаад одоо ингээд чамтай юм яриа сууж штэ. Тэгэхээр би бол тэр юмд бол ерөөсөө бүр ер нь бол нэг тийм хүлээж авах байлцаа. Тэнийг мангар гинөө юу гинөө цааш тэр тэгэл болно штэ. Хэрэлдчих юм бол ингээд өсчих гэдэг байхгүй. Яхаа би заримдаа ингээд хийж болох юмд нь хэлдэг. Гэхдээ хүн намайг шүүмжлэлд оромжлох. Одоо тэр коммент уншаад би ингээд ям ороод ингэж мэгих надаа бол ёстой тийм юм байдаг шүү дээ. Ёстой ганц авах юм тийм тэгжил үргэлтэй. Төсөөсөөгөө би ажиллаад тэр хүнд би хариулаад миний зорилго өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр хүндээ хэрэлдээд миний зорилго өөрчлөгдөхгүй юм чинь. Заавал тийм цаг алдах шаардлага. Үеэдэг үстэй замын нохоо. Тийм. Хавхаа явж байгаа. Хамаагүй. Гэхдээ яг ер нь ингээд урт нэг бүхлээр нь харуул тийм негатив тийм сөрөг юм бол амар баг. Амар тийм баг тий. Айгүй баг. Сөрөг юм бол ер нь бол нэг жоохон тийм юм ер нь баг та. Тийм болохоор бас нэг бодлын тоодгүй. Тэгээд тоодгүй байж байгаагаасаа за ер нь нэг арай өөр өнцгөөс нь хараад энийг ер нь бүр тоохгүй байх хэрэгтэй мэн гэдэг юм харцсан байж магадгүй. Зөв. Одоо Odd Fantastic Production-ы яг үндсэн жүжигч. Тэгэнгүүт хэрвээ чамд өөр production-аас одоо санал юм уран бүтээлийн санал тийм юм ирэхэд чи тоглох боломжтой. Боломжтой. Тийм зохиолоо уншаад нөгөө цаг хугацаа хараад одоо манай фантастикийн үндсэн ажлаас зөрөлдөхгүй. Цаг хугацаанд зөрж байгаа. Тэгээ цалин мөнгө тохирж байгаа. Зохиол нь мэдээж нэгт сайн, уран бүтээл нь сайн, хийж байгаа баг нь сайн. Амч манайхан дээс амч судлаадаг шүү дээ. Гол нь нөгөө фантастик ажиллаж нөгөө төлөвлөгөөтэй гэдэг учраас голооны шахаж орох айгүй хэцүү байдаг. Тэр л айгүй хэцүү. Театрын ажил шиг л. Тийм, ер нь бол нөгөө ингэ төлөвлөсөн төлөвлөгөөт ажлууд байж идэг учраас нөгөө одоо гол нөгөө фантастиктэй чинь одоо бид нар чинь нөгөө дан жүжигчнэр ажиллахгүй шүү дээ. Бүх юм л нөгөө 8 яг үндсэн хитэн гишүүн байдаг юм. 8. Тийм 8 улаал баг. Тэгэл 8 л бүх юм хийж байгаа. Тэгэл дотроосоо зохиолоо гаргана, продюсерээ хийн. Дотоосоо ингээл хариуцсан юмнуудтай жишээлхэд одоо өнөөдрийн дугаар барах гэж чи барсаахта. Тэгээ надаас суугаад дараа нь барсаахаас зөвшөөрөл аваад тэгээд би орж байгаа шүү дээ. Харин тийм. Тэгэхээр ингээд нөгөө бүгд хариуцж авсан ажлуудтай тэдрийгээ дааж аваад явдаг. Ер нь хэр завгүй гэр бүлдээ ер нь хэр цаг гаргаж байна уу? Ер нь бол завгүй тэгэл бас айгүй хэцүү шүү дээ. Одоо чи битэр. Одоо нөгөө одоо энийг ярихаар би ногоо яриад байгаа шүү дээ. Ихээр гэж. Хэцүү. Яг айлуулгал чадлаараа л гэр бүлдээ цаг гаргахыг хичээж байгаа. Одоо саний карантин болоод ингээ сайхан цаг гаргаад авлаа. Гэхдээ л ер нь л айлуулгал хэцүүлдэ угаасаа тэгэл гэхдээ одоо нэг ганц юм маань гэр бүл болохоос өмнө би жүжигчин байсан учраас ойлголт нь айгүй гай. Яг тэгвэл би нөгөө гэр бүл болчоод гинт жүжигчин болоод алгуулад завгүй байгаа юм бол биш. Анхал юм байсан. Хүлийн зөвшөөрдөг гэсэн одоо ажлыг маань айгүй сайн ойлгодог гэсэн. Тэгэхээр ер нь бол гайгүй. Одоо ингээд би бас бодоод байна л да. Одоо од чинь бол бас охтуудын эмэгтэйч бүсгүүчүүдийн анхаарлын төвд байгаа даа шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд байсан баха. Би бол байгаа гэж тэгэнгүүт ингээд янз бүрийн мессеж ч юм уу ийм ирэхэд гэр бүлийн ч юм уу ер нь яаж хүлээж байгаа. Фэнүүдийн чинь ч. Таахгүй. Тэгээ тийм юм дээр авахгүй. Тэгэл мессеж ирж л байдаг шүү. Бас ингээд дэмждэг шүү, ингэдэг шүү. Айлдаг шүү, караа шүү. Мэдээж ирж байгаа одоо. Худалдаа нэг тийм ирдэггүй гэж худалдаа цаад нөгөө бицэн хүмүүсд энэ яар худалч гэж бичээстэй одоо шууд инстаграмаар хараад байна. Тэгээ бүсэсэг бол ирдэг, дэмждэг айгуу гоё хайрладаг, хүндэлдэг гэхдээ нөгөө одоо тэгээ уулзын очрыг гэх нь баг юм чи. Зүгээр нөгөө хүн илэрхийлж байгаа. Гэр бүлтэйг нь мэдж байгаа. Ингээд
хүндэлдэг шүү, хайрладаг шүү те. Тэр хайр, тэр хүндлэл, тэр дурлал бол юм уран бүтээл ажилтай мань холбоотой хараа өөр зүйл. Яг хайр дурлалын уулзч учрах биш учраас манай гэр бүлийн хүн бол амар сайн ойлгодог. Би ч өөрөө тийгээж тиймгээл мессеж ирж тийм уншдаг би айгуу заримд нь би айгуу гоё хариу бичдэг баярлалаа те. Үгүй зүрх дараад лайк дараад би явуулдаг айгуу гоё тийм нээлттэй байдаг. Тэр нь уншчаад хайртай гэдэг сайн гинэ хүндэлдэг шүү гинэ сэндээд байхгүйгээд баярлалаа илэрхийлээ зүрхээж дард юм уу лайкэж дард юм уу те. Ингээ илэрхийлээ явдаг учраас манай ихнэр хажууд хараад чаддаг уншаад хамаагүй асуудалгүй. Ямар уулзаад ямар нэг орон дотор ороо гэдэг ба ш. Тийм мессеж байхгүй юм чи асуудал. Тийм шүү дээ. Бис яг тэгж боддоо ш. Тэр чинь бас нэг бодлоо айгуугаа баярламаар байхгүй. Амар гоё одоо гоё төрлийн хайр илэрхийлдэг байхгүй. Хүндлэлийн гоё тийм. Чамд цаг зав гаргаж чамааг ингэж ийн гэдэг чинь бас айгүй гоё. За тэгээд нэг мэдсэн чи хоёлаа бараг цаг гар нилээ удаа ярилцчихлаа. Тэгээ найздаа баярлалаа. Айгүй гоё сонирхолтой яриаг өрнүүлж өглөө. Тэгээд ирээдүйн уран бүтээлд өндрөөс өндөр амжилт өгсөй. Тэгээ би бас нэг асуугаагүй ч юм уу чиний ойр яриаг чи яриа юм биш үү? Чилчээ болгоо тэгээ Хавсан шүү. Өөр гоё ярихаар ч юм уу зүгээр хамаагүй тэгэл чиний асуусан асуултанд хариулал сайхан нэвтрүүлэгт орлоо. Баярлалаа. Тэгээ найзаагаас дэмжиж нэвтрүүлэгт нь хэлсэн. Тэгээд бас намаагаа сурсан маш их баярлалаа. Би бас түрүү сонсон 12 зочин энэ нэвтрүүлэгт орно гэж байна. 12-ийн нэг болж одоо тий бас чамтаас хамтран партнер болж тоглосонд бас маш их баяртай гэдэг. Айгүй амар шүү дээ. Амар гоё юм гоё өөдөөс ус ингээ гоё хүн ингээ үнийн жүжиглэхээр ингээ өсвүсийг бас гоё үнэн ордог тий. Тэгээд бас найз хүн бас машинад сууд бас айгүй гоё дэм болж исэн шүү. Нөгөө чи нэг сандгүй нөгөө чиний нөгөө ойлдог хэсэгдээ би нэг дагж үйлээд нэг загнууладсэн. Юу вэ? Яагаад нөгөө орой нөгөө чам ингээ авт суунаа гэдэг дээр тий хойлоо нэг гарнаас бариад татаад тэрний нэг дагаж үйлээдсэн чи санахгүй юу? Самжи дагаж үйлээд. Тий дагаж үйлээс баталчих чи бидний надад дагаж үйлээд. Нөгөө орж ирээд нөгөө юуны авд сунаа муу гэсдэг чи нөгөө ингээл бас нэг өөрөөс текстээр тэрнээ хоёр удаа дагаж үйлдсэн баха. Тэгээ бат тэгээ би ингээ хаваад үаагаа өөч би ч зөөрөн болох үйлдэж баталчих чи битүү ойлоод л та. Наа нэг юм өөдөөс ч үйлээд байгаа чи үйлээд байгаа. Санахгүй байна чи нөгөө чиний өрөөний хэсэг. Тэгэхээр нөгөө амар гоё машинууцын үед бол анхны уран бүтээлд маань амар гоё дэмтэй байсан шүү найз. Баярлалаа. Нэр уйлах гэснээс надад одоо ингээд бид нар чи робот биш шүү дээ. Яг уйлахэр хүмүүс жүжигчин гэдэг тэнгүүд нэг уйлаа үзүүлчих гэдэг байхгүй. Нэг инээлгчих гэдэг. Тэгээд үзээрэй гэж. Тэгэхээр чамд ингээд уйлах сценүүд ер нь хэр нэг эрэгтэй хүн ингээд уйлах ч бас айгүй хэцүү шүү дээ. Хэр баргийн Монгол эрэгтэй хүмүүс чинь нэг уйлаад байдаг шүү. Тэгээ надаас айгүй их байгаад байдаг айгүй хэцүү. Их байгаад байдаг. Тий. Юу ер нь яаж уйлах вэ чи? Би бол одоо жишээ нь ингээл өөрийн амьдрал нэг бол дүрдээ өөрийгөө үнэмшүүлнэ. Хамгийн нэгдүгээрт. Тэгээ үнэмшгүй үе байж шүү дээ. Ерөөс бүх юмнасаа гараад ингээд цэнхэртсэн. Тэр үедээ нөгөө нэг амьдралаа боддог байхгүй ингээл хэцүү үе. Тэгээ яг амьдрал нэг юм хаппи айгүй жаргалтай ийм үед бүр ингээд хүлээчдэг. Тэг чи яг ямар арга хэрэгэлж байна? Яг ер нь бол нөгөө айлуулгал нөгөө ситуацтай үнэн байх гал хичээдэг. Тэгээд яг мэдээж бас нэг одоо нөгөө хувийн техник байгаад байгаа ш. Нөгөө хувинд одоо чамд бас нэг сайн дээр ингэдэгтэй гэх нөгөө үнд хилдэггүй нэ хийчдэг. Тэр нь заримд нь гоё харагддаг. Тийм. Нэг жоох нэг өөр нэг жоох нууцуд байгаа. Гэхдээ яг нэг ганц хоёр нүлэмстэй сценүүд бол надад нэг кино мэн дээр бол байгаа. Тийм. Тэгээд бас тэрнээс илүү зөө. Ойлгохоос илүү. Ойлгохаа барих чинь амар хэцүү бэл. Гөө чи айгүй эмзэг юм байна дгүй. Ойлгохаа үгүй. Нөгөө сая 30 дотор чинь ойлгохаа барих гэсэн юмсан бохгүй. Ойлгохгүй. Амар хэцүү. За тэр бол өстө надад өстө үнэндээ хэцүүсэн. Амар хэцүүсэн. Нөгөө тэр тусмаа гоё юм шүү. Чи яг амар хэцүү. Тэрийг барихаар чинь. Тийм амар хэцүү. Гэтэ нэгт хэцүү. Хоёрт ингээ одоо ингээ харахаар амар гоё. Үнэн. Бас амар гоё. Тэгээ тэрэн дээр тамирах тэр нөгөө бас жинкнээс бити үйлээд бай гэж ингэж загнал. Нулимсаа барь гэж загнуулах бас амар сонио. Амар гоё. Тэр яасан гэсэн чинь нөгөө 37 дээр чинь нөгөө сувдата нөгөө салдаг хэсэг өөрөө үхэж байгаагаа мэдж байгаа. Ийшээ би гарахад үхэж байгаагаа мэдж байгаа. Эргэж хараад нөгөөтөндөө би үхэхгүй буцаад ирнэ гэдгийг хэлдэг байхгүй. Тэгээ эргээ харахад нөгөө хүн ч юм бол ингэ өөдөөс ингэ хоёулынхны эцэнтээс адилхан тий. Тэгсэн чинь тэр болохоор ингэдэг байхгүй нөгөө дагуулж гарч зүхтаах гэж хагаад баригдчихдаг байхгүй. Багт нь аавд нь тэгэн гутлаа 37 дээр тэгээд би тэр өрөөс гарах юм бол би үхэн гэдгийг би мэдчихэж байгаа. Нөгөө хүн мэдэхгүй. Тэгээд яг тэр нь гэдгээ өөдөөс харсан шагаахтайгаа тоглолцоод эргэж харахаар нөгөө хүн өөдөөс ингэ хайж гэж байгаа. Инээдэг байхгүй.
Тэргээ харахаар би өгч байгаагаа мэдж байгаа. Учраас би өгч байгаагаа нуугаад би буцаад ирнэ. Тэ хоёр билет аваа бич. Би буцаад заавал ин гिचээд бас эцсийнхээ үгийг хэлдэг хөхгүй. Одоо нөгөө нууцаар ч гэсэн би чамд хайртай байсан шүү те. Би буцаад заавал яад ирнэ. Чамтай уучирсандаа жаргалтай байлаа гэдгээ өөрийнхөө ийм бас нөгөө эцсийн удаа уулзж байгаа би өөрөө мэдж байгаа ш. Тэрийг хэлэх юм хэцүү. Өөдөөс яг ингээд энийгэд тэгэд би ингээд хэлэхээр ингээд хоёр дүбл дээр бүтэн байлаад. Тэгээ бүр ингээд цэглэнэд тэгээ байж чи өөлөхгүй. Чи өөлчвөл наа чин чамайг өгч чинь гэж мэдээд штэ. Гэ тамирах цагнаад. Чи өөлчвөл наа чин чамайг өглөө гэдэг мэдээ чамайг явуулахгүй. Тэгээ чи наас явах хэрэгтэй. Чи явж надад мэддэхгүй байх хэрэгтэй. Тэгээ бус чи гэж яал ингээл тэгээ хоёр удаа уйлаад бүр ингээд асгаад. Тэгээ тамирах цагнаад битүү байлаад чи. Чи өөлөх юм бол наа хүн чамайг явуулахгүй. Тэгэл нулимсаа барайл авсан тэр эцсийн дуусаал тэгээ биний өрөөнд орж уйлсан шүү дээ гэж гоё. Ингээд хонгойлгож өгөө ганцаархна хонгойлгож би уйлсан шүү дээ. Тийч амар дүртэй орсон. Үгүй тэр бүр ингээд амар хэцүү зөө. Тэр хэсэг амар хэцүү юм шиг. Тэгээ би ингээд зураг алтан дуусчаад нэг өрөөнд ороод зүрхэтэл ганцаархна уйлаа тэгээд тэгчээ тэгээ нэг гоё. Тэгээ өөрчөө тэгээ хамгийн дээр жоохон хүчгээ өрөөс гарт. Тэгээ маазар нөгөө тэгээ тэгэхгүй нэг юм ингээд маазар нөгөө зураг алтаасаа бидээс нэг гоё нэг арзган дээ шүү. Би ч нэг өөрөө арзганаар хүн чинь тэгээ арзган гэхээ ингээд цаанаад хүнд байгаад. Тэгээ би өрөөнд оргосаа уйлж чадна. Наа тэгээ хаалга хааж. Тэр хэсэг айлж тийм эндээ үлдээчихэд. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө нөгөө тэр болж байгаа үйл явдалтай л үнэн байхыг л хичээдэг. Тэгэл манайс яаж л юм чинь. Тэгэл заримдаа ч бас зарцах үе байсан байж тээ. Гол шилнэглэн. Яагаад уйлахгүй нүдтэй? Хэцүү. Уушлаарэ. Тэгэл алуулж тэгэл загнуулаад тэнэг мангараад дуудуулаад тэгэл тэнэг мангараад дуудуулахаар би жүжигч юм уу да гэж сэтгэлээр унаад хийсэн шүү дээ. За тэгээ найздаа өнөөдөр урилгын маань хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Тэгээ гой сонирхолтой яриа өрнүүлээ. Тэгээ үрсүүлдээ яг нэг юм нэг газар суугаад байгаа юм шиг. Өшөө юм яа. Хоо базаад. Тэгээ ер нь бүр чамтаас байгаа хоо базмаар л юм ээ. Үу базаж цаачдаг. Үе хөрөөгөө хоо байна гэх. Халуун дээр нэг хоо байна гэл. Юу яа нэвтрүүлэг нэг 2 цаг болгож байгаа. Тэгээд дараа наваа дахиад удаа шүү. За өнөөдрийн маань энэ нэвтрүүлгийг те хүмүүст хүрэхэд бас тусалж байгаа цорын ганц спонсор байгаа. За энэ бол Итали вайн худалдаалдаг Secret Liquor Store гэдэг газраас өнөөдрийн чи битэрийн уус амтд вайныг битэрт өгс юм аа. Тэгээ таалагдсан баг гэж бодож байна. Тэгээ дээрэс нь Secret Liquor Store маань миний найзд бас юм гоё гарын бэлгийг бэлгэлж байна. Вау, энэ ямар гоё юм бэ? Тэр шүү дээ. Тэ энэ хар нь болохоор автомат онгойлгогч юм байна. Виноны. Тэгээд винотойгоо тэгээд хундах цаа. За баярлалаа. Яасч гоё. Баярлалаа. Тэ айгу гоё юм чихэрлэг вино байна. За энэ болохоор нөгөө би яг 12 дандаа жүжигчд оруулж байгаа болохоор ирээдүйн уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсээд тэгээд дэлхийн зах зээл рүү бас миний найз утгагүй гарах баха. За эрүүл батаршвэ. Тэгээ сайхан. Ямар гоё юм бэ. Монгол улсын солиорын ажилтан жүжигчин одоо ирдэг нэ. За ёстой гоё эрүүл бат сайхан оршгэ тэгээ сайхан. Тэгээ бас ингээд бидний нэг гоё юм чинь ингээд залуу нас гэдэг чинь өстой шууны сүдэр шиг дайраад өнгөрнө гэдэг шиг ингээд өнгөрч чинь эргээд бас чи битэрийн гоё ингэж ярилцчихсэн энэ үе гоё түүх болоод үлдчихэж байгаад би маш их баяртай байгаа. Тэгээ би өөрөө нэвтрүүлэг хийж байгаадаа тэрэндээ баяртай байхгүй 12 уран бүтээлчтэйгээ хамт тоглож исэн тий хамт ажиллаж исэн хүмүүстэйгээ орж байгаадаа маш их баяртай байгаа шүү тэгээд. Окей. Тэгээд баярлалаа. Тэгээд айгуу гоё бэлэг өглөө. Тэгээд бас тий манай Дөөки маань бас нэвтрүүлгийг бас одоо ивент гэж байгаа. Эдгэрч байгаа айгуу гоё хүчин зүйлүүд тахгүй. Одоо энэ одоо энэ болж байгаа. Энэнгүү бол айгуу хэцүү учраас одоо ингээд бас найзын маань одоо энэ одоо уран бүтээл одоо уран бүтээл шүү дээ. Уран бүтээлийг бас дэмжиж хамтран ажилласан бас байгууллагуудаа бас маш их баярлалаа. Тэгээд найздаа бас нэгэн газар байгаа шүү. Найздаа бас амжилт хүсье. Тэгээд түрүүн бас Дөөкос хэлж ин тий дэлхийн зах зээл дээр гараараа гэж ин тий. Найз нь бол одоо хамтдаа гарцгаая тий. Бүгдээрээ жим гаргаад бүгдээрээ хамтдаа цуг гарцгаая. Нэг нь биш тий. Хоёр цөөхөлхнээ биш бүгдээрээ хамтдаа гарцгаая. Тэгээд нэг л газрын уран бүтээлч дэмчин. Бондо би нэгэд дэмжиж сайхан цаг ирэх баха. Яг саяны чиний хэлсэн шиг гоё бүгдээрээ хамтдаа гоё дэлхийн зах зээлд хамтдаа гарцгаая. За баярлалаа. Тэгээд энэ удаагийн маань дугаарыг хүлээж авч үзсэн та нартай баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.